Уламжлалаараа даваа гараг болсон байна. Тэгээд шин дугаар маань эхлэхэд бэлэн болоод ариуна бит хоёр маань имжээ. Сууж байна. За тэгээд энэ дугаар маань бол бас ивент итгэжтэй явж байна. Univision-ы зүгээс бол манай хүлээлгийн өрөө суугийн подкастуудтай хамтарч ажиллая гэж санал тавьсны дагуу бит хоёр ингээд Univision-ы нууц өрөө гэсэн аппликейшнийг та нартай алдаршуулж байна. Тэгээд нууц өрөөнд дотор ингээд та нар хэрэг IP TV руугаа ороод нууц өрөө гэсэн тусгай хэсэг рүү орох юм бол тэнд ингээд насан туршид зориулсан эротик контентууд бол ингээд төм бумаараа ярилцлаж байгаа. Тэгээ энэ одоо яг ямар юу илээ нэ? За бусдаас одоо ямар давуу талтай байгаа вэ? Бусдаас давуу талтай нь болохоор ялангуяа одоо нөгөө нэг хүүхдтэйгээ тий гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг эсвэл нөгөө хадам ээж хадам аав интернеттэйгээ хамт амьдардаг хүмүүс байх юм бол ямар кино үзсэн маань ингээд ерөөсө харагдахгүй. Тэгээд ороод үзэнгүүт ерөөсө тэр нь бүгд нууц өрөөнд ингээд орцсон байх учраас тойрын юу үзсэн эсвэл чиний юу үзсэн хүүхдэд чинь болон хамаатны хүмүүс чинь харагдахгүй байх нэ. Нэг тийм давуу талтай. А хоёр дахь нь болохоор нөгөө төлбөрийн баримтан дээр ерөөсө задаргаан дээр нь гарч ирэхгүй байх. Тийм бас нэг давуу талтай. Тэгээд хүмүүс айгу санаа зовоод байдаг шүү дээ. Санаа зовхоос гадна бас нэг хэрүүл уруул болгоч бас сэдв байж магадгүй учраас тий. Тэр нь ингээд төлбөрийн баримтан дээр ингээд задаргаан дээр нь гарахгүй болохоор тэр надад илүү давуу талтай юм шиг санагдсан. Тэгээд дээрэс нь ингээд нэг доор ингээд оруулчингууд одоо яг бүр ялангуяа одоо нэм Крисмсийн үе ч юм уу шинжлэх үеэр нэг юм хоёулахнаа айгүй олон өдөр амарч мамж таардаг шүү дээ. Тэгээ тэндээсээ ингээд кино менюгоо бүхсэн юм а яг нэг доороос ингээд хайж майхгүйгээр цаг алдахгүйгээр ингээд бүгдийг нь үзэх боломжтой болж байгаа нь илүү гой санагдсан. Тэгвэл ингээд хайж масраад хамгийн мундарчдээ шүү дээ. Илүү яшиг гээд лайлаа тэр нэг баг зүгээр аимшиг киногоо үзэх дуусчих гэдэг ч юм эсвэл үздэг ганц киногоо л үзчихье гэдэг. Тэгээ тийм болохоор ингээд ерөөсөө санаа зовхгүй ингээд нэг нь арийнхын дараас одоо нэг газар байх юм бол тэндээсээ бүгдийг ороод үзэх боломжтой нь илүү бас давуу талтай санагдсан. Тэгээд нууц өнөдр бол Монгол болон гадаад бүх төрлийн чиний хүссэн контентууд бол ер нь ингээд байж байгаа шүү гэдгийг бас энэ дахин давтан хэлье. Ер нь заавал найз залуу гэхгүй те нөхөртөө ч гэсэн те. Тийм шүү. Дөнгөж шинхэн дээрээ сохолсон гэдэг шиг заавал найзлууд байгаа үед нь ч юм уу. Эсвэл найз охин найз залуу байгаа үедээ ингээд нэг юм тиймэрхүү юм үдчихэд нөхөр ихнэр болчингуудаа гэ тэр нь багцдаг шүү те. Тийм биш. Яг ихнэр нөхөртөө он удаан жил хамт байсан ч гэсэн шин содон төрөл тушаад үзье. Энэ амралтын өдрүүдээр гэх юм бол та нар маань Univision IPT руу ороод тэгээд нууц руу орцнохоорой гэж уриалах байна. Ингээд шин дугаар руугаа өсөр орсон. Mini chess surrender, mini bass surrender, mini boja surrender, За байна уу? Явсаяа. За байх юм аа? Байж байна уу? Байж лээ. За юу вэ? Сон сайхантай л ээж энэ одоо тэгээд. За одоо яаж бас юу ч байх вэ? Харин тийм ээ аа. Зэс юу бол. Солиот. Үгүй юу ч бас юм алгуу найз ч одоо 7 хоногийн дараа явах гээд. Тэгээд ер нь бол айгуус та завгүй гүйж байна. Тэгээд өнөөдөр нэг зав олдож подкаст бичиг зав гардыг байж байгаа. Энэ сайхан бэлэгдсэн бэлэгдрийг тохиолдуулан харин тийм бэлэггүй байхын арга алга. Нэг зашин тэгэл бүр бужигнаал юм уу? Харин тэгэл явахын өмнөх нь бас нэг яаж зүгээр авах уу? Гадагшаа дотгошоо авах юм байна да илүү мөнгө олчихъя. Бас нэг давхар ажил хийгээ. Тэр нэг ажил хийж чадад үгүй нэг юм зүгээр байж чаддгүй хүн гэж байдаг юм шиг байна. Нэг юм ажил хийх төлөө төрсөн юм уу хайш. Яг тийм гэдгийг мэдчихэж байгаа бид нар. Үнэн зарамттай ерөөсө мөрөөрөө байж болохгүй. Тэгээд давхар ажил хийж байгаа болохоор ер нь бол өстө завгүй наашаа чашаал гүсэр агаал таар чинь тэгээд явах газараа бодож баярлж ажиллаж байна да. Сайхан дулаахан газар очиод нэг сайхан. Миний 7 хоног явах лээ 2 хоног лөө. Тийм 2 хоног явна. Тэгээд найзчаа. Одоо монголчууд их очдог газар л очиндоо. Тэгээд монгол хоолны газар мазар байдаг гэсэн. Би баг монгол хоолны газарт нь болж ажиллах гэдэг юм байна. Ямар аал руу явж байгаа вэ? Вьетнам тий? Эхлээ Вьетнам руу яваад Вьетнамын Ханой руу нисэж очиод тэнгүүтээ нэмэдгүй ер нь бол жоохон бүтггүй явна заяа. Хятад руу эхлээд нисээ хятад дээр ингээ бараг 8 цаг хүлээгээд. За тэр оронд Монгол очиж ирэх нь шүү дээ. Харин тийм бараг мэдсэн бол эхлээ шууд монголоор аваад тэгээд явах гэсэн байлээ. Тэгэх юм бол ядаж 8 цагийн хоорондоо ихтэй бараг төгжирч явж итэл 8 цаг маань дуусаад хоцроо тэгээд айгүй бүр баларсан юм болох. Тэ ямар ч гэсэн хятад дээр бол 8 цаг хүлээж байгаа. Цаашаа Вьетнамын Ханой гэдэг нөгөө
хот руу нисээд тэгээд тэндээсээ доошогоо урууданда Ханоигоос Хүи гэсэн үү яасан. Тэгээд хоо ан ман гэл ер нь шөнийн богомогоо гэдэг айгу гой юмнууд байдаг юм байлээ тийм ярьсан. Тэгэж явж агаад Фукук билүү. Фукук юу ч хэлдэг л Фукук ч юм уу. Ямар ч байсан тэр нөгөө нэг арал дээр очин тэгээ тэнцээ бол 7 хоног уул айгу гой буудал захиалъя гэж оцсаахгүй 4-5 од модтой. Тэгээд хайсан чинь ерөөсөө байдгүй юм байна ингээд дууссан заяа. Яг энэ бидний явах үе. Нэг сезон таарсан, хоёрт болохоор нөгөө маялын компаниуд ингээ авчдаг гинэ. Нислэгтэйгээ 4 5 одтой зочид бодол гэ бүгдийг ингээд яачдаг болохоор бүгдийг нийлүүлждэг болохоор ингээд бараг хуваараа явж байгаа хүмүүст эртгэн л захиалахгүй бололтдгоо гинэ. Тэгээд Монголын аялын компаниуд бол тиймэрхүү юмнууд байгаа байхгүй ингээд 4 одтой зочид бодол 5 одтой зочид бодол гэдэг амар гой бодлоод тэгээд тэднийх нь яг вебсайт руу ингээ ороод харангуй тэд нар ингээ дууссан цаа. Тэгээд залгаа асуухангаар аялын компаниуд тэгээд бөөндөө авчт юм аа. Тийм болохоор ингээ олддоггүй гэс тэгээд ямар ч дөрүүлээ явж байгаа байж дөрүүлээ нэг өрөөнд орохоор болсон. За. Тэр нь дэвштэй тухтай тий. Тэгээ уг нь бол ингээд 2-2-ороо орчих гэж бодсаахгүй айгу тийм гоё том юм ороод сүйднүүд ч юм уу тийм хүнд орчих гэж бодсон чинь нэгт байхгүй. Тэгээд зүгээр нэг 2 юм уу 3 одтой ямар ч байсан. Мэдгүй одтой буудлаас нь одгүйч буудлаасан байж магадгүй ш. Тэгээ ямар ч байсан тийм буудал захиалгаа гэсэн юу болох юм байгаа. Очоод хямрах юм уу, монголчуудаа бараадах юм уу, ямар ч байсан тэр үеэр амар монголчууд байдаг гэсэн. Тэгээд найз чи хүнтэй танилцаад ирэх юм уу? Ирээдүйн нөхрөө Вьетнамаас олцоод ирэх юм уу? Хөө мэда. Монголд бол ирсэн ч тийм. Тийм Монгол залуу би тэгэл ер нь тэр Монгол олны газраа л эргэлдээдэй гэж бодсон амтлаа. Тэгэл нэг сар гаргаал буцсан да. Тэгээ би өнөөдөр өчтөр лөө. Өчтөр хумсны газар орсон хумсаа анцлуулах гээд. Тэгсэн чинь Вьетнам ихч байж таараа. Тэгээ би баах юм асуугаад хүүе би ингээд Крисмс үеэр явна. Танах ингээд хамаг юм хаацсан байх үү гэж чи юу яриад байгаа юм бэ? Манайх герман биш бүх юм онгорхоо гэж. Чи Аз руу явж Аз хүн байж юу ч мэддэггүй бахтай яа тийм ад ингээд намайг баахан шолж байгаа л тэгэл арьсан юм Вьетнамаас судалдаж аваад хэрэггүй шүү. Германд ирэхлээр айгу мухалчдаг гэд хөрхөөс амар ол юм. За яг тийм бол мэдгүй юу нөгөө цаг агараас нь болоод агшиж магчдаг гэсэн үү юу гэсэн мэнийг юм ярьсан. Тэгээ би тийм үгс харин тий. Тэгээд жоохон тэр нөгөө Хо Чи Минь гэдэг хот руу хулгайч нар ихтэй шүү болгоомжтой байгаарай гэдэг. Надаас тэ амар их юм зааж гисэн. Тэгээд би бэлэн мөнгөөр ашиглах уу, картаар төлөвлөл дээр өгсөж бэлэн мөнгөн дээрээ манайх ер нь бол дандаа бэлэн мөнгөөр яадаг мадаг. Тэгээд баахан тийм хөөрхөн хумс нэгчтэй баах юм ярьж байгаа л тэгэл манай нутагт гоё яваад ирээрэй гэл намайг тэгсэн. Ашгүй мэдмэр юм би тий. Аазууч танд тийм үндэ арилтаа зөвлөгөө очсон. Харин тийм би юу юм уу? Юу лээ Монгол руу шууд нисээ тэндээсээ бараг нөгөө хоёр талын тийзэн орсон, тийм хөтөлбөр орсон хөтөлбөрөнтэйгээ байж идэг штэ тий. Тийм явчихдаг гэж тий. Тэгэж бодсон. Тэгээд нэг нэлээд хэдэн газар асуусан чинь тэгээд нэг юм бараг ялгаагүй бахлаар за шиг. Одоо Монгол руу нисхийн тулд заавал Франкфурт орно штэ. Тэгж яхаар ингээ Мюнхнээс нисгээд нислэгээ тэгэж авсан байхгүй. Тийм болохоор тэгээ хоёр жоохон яг ингээд судалсан чинь тийм нөгөө нэг аялын компани мэдээж л нөгөө мөнгөө бас мөнгө олох гэж аялын компани байгаа шүү дээ. Тийм болохоор жоохон нэмүү үнэтэй юм шиг санагдсан. Тэгээд за өөртөө ямар явж сураагүй ш өөртөө тэгээд хямдхан. Бидний хотел метал бүр амар инээдтэй үнэтэй 7 хоногийн 120 евро олсон уу? Нэг хүний. Тийм тэгэхэр чин амар хямдхан байгаа байхгүй юу? Тийм ээ. Яг онгоцны плед жоохон үнэтэй болж таарсан. 900 хэд ирж очих юм. Тэгээ ер нь очиод хоолунд айгүй хямдхан байдаг гэсэн тийм болохоор нэг амар мөнгө өрч хэлэхгүй бах. Өөртөө хуваараа явуул гэж бодоо тэгэл ятсан шүү дээ. Өөдөө найзуудтайгаа явж байгаа юм чинь бүр гоё аах. Харин тийм нэгт орчин солигдоход шал өөр мэдрэмж аав. Тэгээ хоёрт ингээд яг нэм үеийнхаа найзуудтай гоё саг игцэн дээрээ тавьсан явж байгаа. Харин тийм буудалтай бараг байхгүй үзнэ за. Харин тийм тэгэж бодоод харин буудалтай байх бах гэж бодоод амар лаг маг бод. Тэгэхгүй бол нэг амар лаг буудал бас яачих юм бол буудалтай баймаар санагдаад гэж. Хийдий бараг мөнгө төлчих байх гэж бодоо. Тэгээд ч угаасаа нөгөө нэг жоохон хотод үзэж явах болохоор зөвхөн ганцхан тэр арал дээр байгаад байхгүй болохоор бас илүү тэр нь арай дээр юм байна гэж бодсон. Тэгээд би нэг
Стори оруулсан байсан чи хүмүүс айгүй ийм хүмүүс байдаг штэ гэд байдаг штэ гэж бичсэн байсан. Тэгээд нэг Вьетнам хүмүүний нэрийг бичсэн. Энэ Монголын бараг бүх аялын компаниудын бүх юмыг зохицуулдаг монгол хэлтэй Вьетнам хүн байгаа маа тийм. Тиймэрхүү юмнуудаас би тэгээд за юмыг яаж мэдлээ бас очиод гинт хэрэг болж магадгүй загдгүй гэж одоо тэр мэр хүний нь олоод тагцсан тэгээд юу ч болох юм байгаа. Тэгээд ихтэй нэг гайг авах уу гэж бодчихлоо шүү. Гайг авах уу? Сайхан яваад ирээр минаас тэгээд бүр нэг сэтгэлээ сэргийгээд харин тий ёо тэгэл одоо 70 эрэг дээр очиж алцганы гэж байж байна. Гүсэ шидлээ л. Харин тийм ээ. Үгүй шүү тэгээд өвөл яг юм дулаан орн руу ерөөсөө явж үзээгүй юм байна. Тэгээд айгуу сонин санагдаад одоо энэ тэнцээ чинь 32 моёр 30 градус байгаа гэсэн. Тэгээд энэ чи амир хүүтэн байгаа шүү дээ. Тэгэл амир тиймэрхүү газар очихоор ямар байдсан болмол гэж бодсон шигээ. Тэгээд буцаж ирээд яах юм байгаа. Ямар хүүтэй юм бэ танаа германч ингээс авах юм уу яах яа. Тэр ихлэ бити бод эхлээд гоё байхгүй байгаа бодоо. Яа тийм сонтайх шүү дээ надаар. За тэгээд шинэ жилийн үеэр заяата та нар хаан тарилдаж болох юм мэдлээ. Залуучуудаа. Германд ирэхийг өсөөлж шиг дээ. Заяа сайн дагаарай. Вьетнамд уулзцгаая. Фукок арал дээр очирсан түүхээ. Буцаж ирээд Фукок аялсан түүхээ ярих юм шүү. Тийм байна. Тийм тэнд тохиолдсон адал явдлаа. Тэнд юм хийх үедээ. Яа. Манай чинь тэгээд даачинлагт явчих болохоор зөв ер нь бол тэгээд он дуустал баг шин дугаар орохгүй бах тий. Харин тийм очоод завгүй байх бах. Тийм тэгээд заяа ирэхээр зэрэг бит хоёр тэгээд бүүн сайн сайхантай яаж амун гарсан тухайгаа ярьцгаа. Тэг бах шүү. Эртнээс хэлчихэ тий. Амар болгоомжтой. Та нар нүдэн ширэгтлээ. Хүлээвэ. Стори л үзээрэй. Харин тий стори яаж хийнэ. Яаж хийнэ. Хийгэрнэ амар гоё стори заяа. Харин тий. Тэгээ хүмүүс нэг явсан туршлагатай хүмүүс байвал бас бичээрээ над руу би ер нь бол бас жоохон туршлагагүй бааж явж байгаа болохоор тэгээд мэддэг хүмүүс ч айгүй их явж маад одоо бараг Вьетнам ч нэг сонирн байха болцсон юм шүү монголчууд байв. Чи 22 дахь аймаг нь болсон гэс тээ. Тэгээ бараг тийм. Тэгээ тэнд угаасаа 23 дахь аймаг нь Анталиа ингэсэн шүү дээ. Бүр үү. Тэгээд юм найзтайгаа уулзах байгаа болохоор бас одоо нөгөө Вьетнамд очиж тэгж мэхэр монголчууд ер нь бол тэгж мэгэ очдог болцсон. Тэнд өвөл уулзалддаг гоё л болсон юм байна гэж бодсон. Хан тийм баха аюу тэн очиж өвлждэг болцсон гэс тээ. Харин тийм сургуулийн амралтаар тааруулаад хүмүүс. Одоо тэгтээ юугаа болоод Тайланд явж байгаа гэсэн энэ жилээс. Манай найзуудыг хийх нь л бас мод байна уу тий? Харин тийм мод найзаа. Би яг нэг хүн болчихгүй л одоо Вьетнамд очиж байгаа. Нэг Монголд нэг тэгээд гэсэн үстэй юу лээ динозаврын юутай хүнүм бол ороогүй бол хүн биш гэдэг тийш Вьетнам явж үзээг бол Монгол бараг хүн биш болох гэсэн чинь. Одоо найз чи бүрийг хоцрохын даваан дээр чичирсээр явахаар боллоо. За тэгээд маа заяа сайхан Монгол задад дагуулж ирэхийг ерөөл тавья. Хорэ. Ерөөл бат оршгэ. Бэнэ. Бэн. Юу амир гинт алга болтыг. Ари сая би нэг юм ярих үгүй юу гэж бодож байгаад. Яриач. Хэдэггүй болчихлоо. Манай заяа Монголоос Вьетнамаас Монгол залуу Германд дагуулж ирэх гэж зорилготой явж байгаа энэ үед. За ариуна. Найз чинь Монгол залуугаас 2 цагийн өмнө салчаа сууж байна. Юу вэ? Сүүлийн 3 сар Монгол залуутай болцоод гэдгийг одоо заяа бол мэдчихэж байгаа. Тэгэхээр сонсогч нар маань мэддээгүйс ах. Тэгээд хүү ихтэй энийг би бас одоо л мэдчихэж шít 2 цагийн өмнө салсан гэдэг. 2 цагийн өмнө салсан юм чи чамд тэгээд нэг ус подкаст дээр л ярих гэж бодохгүй. Өгөө тэгээд нэг ш нугасаа нийлж мэлээчгүй лээсэн л та зүгээр ингээд хоёлаа амар гоё юм цагийг хамтдаа өнгөрөөж байгаа гэдгийг ингээд хоёлаа ялталтаа мэддэг. Би бүр шоконд орчлоо. Тийм, гэхдээ амар гоё цагийг өнгөрөөсөн байна. Одоо ингээд нэгээд бодсон чинь те ингээд нэг мэдсэн чинь ингээд амралтын өдөр болгоноор хамт мамд байж тэдэд ингээд те ингээд нэг Монгол хоолмол идэх ч юм уу. Эсвэл ингээд physically шимэш үздэг ч юм уу те ингээд. Гэхдээ тэрийн одоо ингээд тараа би энэ харилцаанаас би ингээд юм сурах хэрэгтэй байсан юм байна гэж бодож сууж байна. Ингээд эргээ бодсон чинь ингээд хүн ихтэй хүн чи ийм байж болт юм биш дээ тий ингээд одоо юу гэдэг нэг бид нар яд ингээд өөртөө нэг юм тогтоосоо одоо нэг ихтэй хүнээс хүлээдэг нэг хүлээлт байгаа шүү дээ тий bare minimum гэж ярьдаг л одоо тий нэг доод хамгийн доод байх ёстой зүйл тий харилцаанд байх ёстой зүйл гэдэг тийм өмнө нь би ер нь бол нэг амар тийм өөс ихтэй хүлээлт багтай байсан юм байна
Тэгэл одоо ингээл юу гэдэг өглөө болгоо ингээл гоё өглөөний цай мэж өгдөг ч юм уу эсвэл ингээл англи амир эхлүүлдэг ч юм уу те эсвэл одоо ингээл юу гэдэг ер нь ингээд ихтэй хүмүүс одоо Монгол ирчүүд ч бас айгу халамжтай энэ бол халамжтай юм байна шүү дээ. Ингээ харьцуулбал ч халамжтай. Тэгээ тиймэрхүү юм сүүлийн 3 сарын мэдрээд амир ер нь бол амир гоё байсан. Тэгээд яг зүгээр нөгөө өөрсдийнх нь амьдралын одоо зорилго чиглэл өөрөөсөө учраас бит хоёр тэгээд ярьж байгаа за хоёлаа одоо ингээд илгүү гүнзгэрүүлээд явах юм бэ те одоо бүр ингээд гүнзгэрчих юм бол угаасаа сүултээ амар хэцүү болох бах гэдэг тийм шалтгаанаар нэг сайхан ярилцж байгаа л дуусгалаа. Юу гэсэн үг юм. Өгөөдөө би энэ хүнээс амар авах юм авлаа одоо үгүй ядчил одоо ингээл харилцаанд би эрэгтэй юм байж болт юм гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө энэ хүн чинь бас ингээл монголоор ярьж байгаа, германаар ярьж байгаа, англиар ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд миний broken болцсон ингээд нэг юм хойлж ярьдаг монгол, герман, англи хэл ингээл одоо би ингээ юу ч бодохгүй ярьж мэрдэг ч юм уу тийм хүртэл ингээл амар даваа талмалтай ингээд би ингээд бас ийм байж болох юм биш үү гэж бодож юм уу те. Үгүй болвол ингээл нэг юм чивт хоёр хооронд ярьж мэрдэг гэсэн шүү дээ. Ингээл нөгөө монгол шоу маа үзэж үзээд нэг монгол ингээд юм ингээл хоол моол идэж мэдээд ч юм уу тийм байж мангууд ямар байдаг бол гэж чи Азия дээр амар хэрдэгсэн шүү дээ. Харин тий. Тэгсэн тэр мэрийг яг мэдрэл бас нэр ийм байх амар зүгээр юм байна. Нэр ийм опшн байж болох юм байна гэсэн тийм опшнтой би бол ер нь үлдлээ. Монголсод хамт байх юм бол энд өссөн нөгөө энтхийн соёл моёлтой ингээд тасан цогцсон тийм монгол залуу болвол би ер нь бас байлгаж болох юм байна. Тэрнээс өмнө бол за одоо монгол залуу болвол ингээд худлаа. Ер нь бол подкаст сонсоод ч ер нь бол тий суухааргүй болсон зэрэг боддог байсан шүү дээ тий. Тэгээ тиймэрхүү юм дээр бол харьцангуй нээлттэйс одоо чивт хоёрны тэр нөгөө нууц парти мартинд явсан тэр дугаар муугарыг бол сонссон байсан. Тэгээд би ингээл амар ингээл ягаал тий самдач мандараал хөлөрч мөлрөлээс ингээ хэлсэн шүү дээ тэр дугаарыг гिच хөлрөө. Тэгээ тэр мэрийг сүүлд нь сонсчоод ингээд одоо юу чи угаасаа л юм секс ярьдаг хүн байсан шүү дээ. Тэгээд юунд нь сандартیں۔ гэдэг ч юм уу тий тиймэрхүү байдал мэдлэг хүлээж авч Монгод би ингээд надад амар юм стил хөөп төрж байгаа юм чи тий Монгол залуу байж болох юм байна гэсэн мэсэн тийм хөөрхөн мэдрэмжүүд бол өгсөн байсан. Гэтэ тэгэл угаасаа нэг тийм хол явахгүй харилцаа гэдгийг бол тэгээд аль аль нь хүлээн зөвшөөрөөд тэрийг хизээ мэдсэн хоёр. Тэгэл явцын донд ер нь бол ингээл бас ингээд болж байгаа юм амар их байгаа ч гэсэн болохгүй юм бас дунд нь ингээд байгаа шүү дээ. Ингээд нэг зангаар шингээ хувьд өөр ч юм уу эсвэл өссөн соёл моёл өөр ч юм уу. Өссөн соёл нь өөр гэхээс бас түрүүнийхээ ярьсан юм би яачлаа тий. Айхтаа баг болж байна. Тийм юм байлаад ч тэр юм уу тэгээ ер нь бол за бас нэг юм болоод байгаа юм байгаа ч гэсэн болохгүй ч юм бас байгаа юм байна гэд тэгсэн байсан. Тэгэл илүү бүр гүнзгийрээд амар сэтгэл 100% хамааралтай болохоос өмнө болиё гэж хэлбэлжлээ. Юу амарх юм ярьж байгаа юм шиг ярьдээ. Сэтгэл санаа ч одоо яг ямар юм? Сүүлийн хэд хоног амар хэцүү байсан. Ингээд яг сүүлийн нэг одоо нэг 10 хоног юм уу да ингээд хоёул ингээд нэг юм ямар нэг юм болохгүй байгааг ингээд мэдээд байгаа шүү дээ. Ингээд бит хоёрын зорилго өөр юм байна. Бит хоёрын амьдралыг харж байгаа өнцөг өөр юм байна гэдгийг ингээд мэдээд байгаа. Тэгээд юм болохгүй байхад чинь яг болж байгаа юм шиг ингээд хоёр талаас зүгээр сайн уу юу байна гэдэг ч юм уу эсвэл ингээд нэмэр те ингээд амар зүгээр л кул байж магаад тийм байсан чинь ингээд би яг зүгээр бичиж дуусан гота цагийн дараа би бүр ингээд бачимдаж хүхгээ заяа. Ингээд болохгүй байгаа асуудлаа ингээд ерөөсөө ингээд хоёр талаасаа ингээд ярилцаад ингээд гаргаад те ингээд яач чадахгүй тийм харилцаа болол одоо угаасаа цаашаа гүнзгийрээд угаасаа тийм юм байна. Тэгээд ярилцаал би угаасаа эхлэх хэвээр мэлэл нөгөө илүү одоо би бодож байгаа юмаа ингээд хилцэн одоо чиний асуудал гэдэг шиг тийм нэг сайхан болцсон ингээд хэлээд дууссан чинь тэгээд угаасаа ч одоо 3 сарын харилцаанаас ч одоо нэг юм одоо хүмүүс зарим нэгэн сонсох юм бол 3 сарын юмар энэ гэл тэгэл бах гэхдээ миний хувьд бол амар хөөрхөн нэндээ харилцаасан шүү дээ. Тийм тэгэл бистөө заяагаас хүртэл харамлал тий. Тэгснэ. Чи юу яа чи яаж чи тэрийг яриач мэрэж чи тэгэл тэнгүүд үгүй ярихгүй би чамтай уулзуулахгүй үгүй уулзахгүй гэл. Мухтаас юм аа чи. Тэгэж мэдсэн тэгээд нандгсан болохоор зэрэг нандин хэвээрэл өгсөн миний сэтгэлд одоо ингээл үлдчихэв. Тэгээ очих хэвээр хүн байсан гэж би бодож байгаа. Тэгээд хэдийг нэг амар заяа төрөг нийлээл хамтаа амьдарч мандрахаар байгааг үчгсэн. Монгол хүн байж болох юм байна. Миний сонголтод монгол хүн байх опцион одоо хിവэрэ байгаа юм байна гэдэг тийм итгэл найдвар өгсөн. Тийм байна. Яана. Одоо ихтэй манай сайн болцсон байсан биз дээ.
Тийм. Дуус тэр чинь юм жоохон тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлдсөн маа шүү дээ. Тийм. Тэгээ тэр нь бүр гүнзгийрээд ингээд болохгүй байгаа юмыг мануулаар ингээд хүчлээд болох готж байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг тийм ингээд нэг тийм байжснаас 25 онд энэ бүхнийг сайхан үлдээгээд 26 онд цааш нэр сайхан. Яг ингээд би одоо яг хүсэж байгаа шиг тийм ингээд одоо ингээд би чи ингээд ер нь өөрийнхөө хүсэж байгааг мэдчихээд байгаа шүү дээ. Яг тийм юм маань өгч чадхаар бүрэн ингэм ойлголцох хэмжээний хүн гарч ирэх баг гэсэн итгэл найдвартайгаар 26 онд орыг чийдээд тэгэл 12 сарын дундуур нөхөд дуусгачлаа. Яа. Би сайхан нэг юм уншсаахгүй. Нэг юм унсан гэж нэг юм сонсч байсан. Юу сонссон бэ гэсэн чинь хүмүүс хизээ хамгийн их салдаг вэ гэсэн нэг тийм юм явж байсан байхгүй юу? За. Одоо нэг юм он сар мартай. Тэгээд 12 сарын 4-нд хүмүүс хамгийн их салдаг өдөр ингэнэ. Ээж. 12 сарын ер нь бол 12 сарын ихээр айгүйг салдаг ингэнэ. Тэгээд яагаад тийм хүмүүс ингээд 11 сар мар гэл ингээд янз бүр юм тамаг мамаг ярьчихсан байхгүй гэсэн чинь 12 сарын 4 гэлөө 6 гэлөө ямар ч 12 сарын ихэн заяа. Яг нэг өдрийг нь бол яг так санахгүй байна гэсэн чинь яагаад салдаг гэсэн чинь нөгөө нэг Christmas болохын өмнө ингээд хүмүүс яг ингээд өөрийгөө боддог гинэ омон гаргахын өмнө ингээд гэр бүлийнхэнтэйгээ танилцуулах уу танилцуулахгүй юу яах вэ их үү одоо ингээд Christmas-ийн үеэр чинь ингээд амар их цугтаа мөгтө цаг өнгөрөөд нь штэ тэгээд тэрнээс өмнө энэ харилцаагаа дуусгахыг гээд ер нь ингээд айгүй юм хүмүүс яадаг гэсэн салдаг гэсэн. Би яг сая тэрийг бодвол яана тэр бүр айгүй үнэн байж штэ. Бэлэг өгөхгүйгээ салдаг гэж. Бас тийм ч ээж магадгүй. Бэлэг өгөхгүйгээд би яг сая тэгэж бодоо яжсан. Тэгээд хоёрт юу гэж бодсон мэй гэсэн чинь ер нь салт сурж байгаа юм байна гэж би бодлоо. Чивэд хоёр. Тийм үү? Сурж байна. Одоо тэгэл ханаас нэгчнээ өдөр уйлж мэлат ч юм уу те ингээл бүх юм тодорхойгүй ингээд амар байлгахыг юусоо хүсэхгүй шүү дээ ингээд ийм байна. Асуудал яг ингээд реалистикээр харах юм бол ийм байна. Тэгээд ийм байгаа учраас чиний үнцэг юу байна? Чиний үнцэг ийм байгаа мó. Окей. Тэгвэл энэ ингээд уус цаашаа нийлэхгүй ойлгомжтой шүү дээ те. Тийм ч хоёлаа ингээд сайхан ингээд дуусгачаа. Энэ ингээд үнцгээрэл удаан байгаа л те ингээд заваараа цаашаа ингээд сэтгэлзэн асуудал болгоод тахыг уусаа шаардлага алга. Тийм болохоор зэрэг ингээд дуусгая гэд ингээд айгу ярьж сурч байгаа юм шүү ч өдөр. Харин тийм болов. Тэгэл яг гой мэдрэмж аваад туслаа. Тэгээд уучрах хэвээр хүмүүс байсан. Айгу их юм сурлоо. Харин тийм бэ. Би нам хямраад. Одоо тэгээд уйлхал үз. Өнөө шөнө мөн уйлах үз. Яа тий угаасаа уйлдаг штэ. Цаах уйлахгүй юу? Би ингэж бодсон нөгөө нэг ингэж бодсон гэж би нөгөө нэг залуутай сар уулцсан да Обаны залуутай. Метроны залуутай. Тэгээд нэг юм болоогүй хайр одоо юу гэдэг юм болоогүй ч гэдэг юм нэг юм үргэлжлээгүй хайр ингээд айгүй юм удаан шарах үг гэм байх гэж би бодсон. Шарах гэхээсээ илүү нэг юм хүлээлт. Тэр хүн ингээд дуусцмаа штэ бит хоёр. Тэгсэн мөртлөө би ингээд хэдэн сар штэ тий. 2 сар ч юм уу 3 сар хүлээсэн заяа. Юу гэж хүлээсэн бэ гэсэн чинь би бас хаяа өөрийгөө бодоод инех юм аа. Ингээд үүдэн дээр цэцэг мэцэг барьсан зогсож явах юм болоо гэж бодож байгаа шиг. Тэгжсэн ингээд захиа махиа шуудан дотор маань хийдсэн байх юм болоо гэж бодож байгаа шиг. Тэгээд нэг тиймэрхүү ингээд бодгоотой хэрвээ яг хүн тэр хүн тэх юм болно шүү дээ тий. Ингээ айгуул айж байгаа. Энэ одоо манай гэрийн гадаа юугаа яг байж байгаа юм болмол айгуул тэгж мэгж бодоод нөгөөдөг чи ууралж морлаа буу юм болно да. Тэгэнгүүт ингээд хаяа маяа гэртээ орохоор тэр залуу ингээд санахаараа би яг тэгж боддог заяа ингээд. Яг ингээд байрны гадаа манай байр дэрсэн юм чинь тэг байрны гадаа ингээд намайг хөөрхөн хүлээсэн байж байгаа юм. Биш үстэй гэж бич горддаг заяа ёо би тэг. Яагаад ингэж гордд юм бол тэгтээ нэг юм тэр залуу ингээд санаад нэг амар өөх гээд байгаа юм бол байхгүй эсвэл ингээд нэг юм шаналдаг ч юм уу тиймэрхүү байхгүй ингээд нэг юм жижигхэн сэтгэлийн мухард нэг юм жижигхэн ингээд цог асцсан ингээд гэд хүлээж байгаа шиг санагдсан. Би тэг ямар ядаргаатай ингэж бодсон. Тэгээд түрүүн чи хэлсэн чинь нөгөө 3 сар юу сүртийн 3 сар мар болчоод ингээ хүмүүс тэгж хэлж магадгүй гэдгсэн. Тэгээд минийх чинь 1 сар болцсон байхад би одоо л ингээд жоох юм гордог хүлээж байна гэдэг чинь ер нь цаг хугацаанд байдгүй юм байна гэж бодсон. Бодож байна. Ой тэр найзаа юу юм шүү. Нөгөө нэг бүтсэн бүтэд дууссан харилцаа бүтээгүй гэдэг листэн дотор ч байгаад байгаа учраас тэрийг тэр нөгөө нэг лист руугаа хийх хэрэгцээ шаардлага байгаад байна шүү дээ. Чи ямар дугаар дээр ярьж илаа.
тий. Тийм хүмүүс буцаж ирдэг үү? Тэгж хариугаа авдаг үү? Хариугаа авдаг шээ. Тийм учраас тэг бүтээн үүсгэн лист нь байгаад байгаа учраас ингээд чамайг шаналгаад байгаа юм шүү тий. Одоо ингээл тэгээд хэрвээ тэр залуу ингээл хурч ирээл чамд ингээл цэцэг барайл за ингээд аяа гэх юм бол чи уус сонирхолч төрөхгүй тэгэл ингээд миний хойноос гүйсэн гэдэг бараг листэндээ хийчихэнгүүтээ ингээд чи тийм болов. өөрөө дүн чайгаа явчих гээд байгаа байхгүй юу? Йоо ядаргаа тийм бэ нэмэгтэн гэдэг чи ёо хэцүүдэлтэй. Яста. Тэгтээ гоё яаж хараа. Одоо ингээд жишээлх юм бол ингээд нэг хамтдаа ингээд өглөө ажилтаа явж магаал тий. Эсвэл ингээл орой ингээл тарж марангууд ингээл хүчиж авч мавдаг. Тэгээд би нэг иймэрхүү төрлийн ерөөсөө одоо энийг зарим хүмүүс болвол ингээд амар юу гэж мэдэх бах. Наа чин байдаг л юм штэ ч юм уу тий. Энийг одоо хүртэл мэдэрч үзээгүй юм уу гэдэг ч юм уу. Би энийг одоо урд нь мэдрээгүй байсан бах та ямар сони ингээл нэг юм цоошин мэдрэмж чунгуудаа ингээл гайхаад л яаж байгаа штэ. Тэнгүүт ингээд манай одоо охины аав бит хоёр болохоор зэрэг ингээд өглөө хамтаа ажилдаа явж маахын үед бол явж мавдаг байсан зөө. Тэгээ ингээд зүгээр намаа ингээд замдар буулгаад би ингээд замдаа аль шуугаа буугаад орчдөг. Тэгээл цаашаа ингээд явдаг. Тэгэл ингээд төвжрэл дотор те ингээд ер нь бол ингээл амар стресстэй явж байгаа шүү. Ингээл хоцгоол тэгэл хүүхдээ ингээл хүргэж өгч мөхгөөл ингээл бүх юм ингээд залан дазгаа ингээл залан надгаач юу яхаа ер нь бол ингээл амьдралын стресс амар ихтэй ингээл амьдрдагс байгаа байхгүй. Тэгэл буцаж авч махтаа ч гэсэн ингээл одоо нэг зам дээрээс би ингээд нэг юм сууж муудаг ч юм уу тийм нэг юм гоё мой биш. Тэгэж мэгээд ч юм уу тэгэл гэртээ өрчрэл ингээл амар ингээл яадаг ч юм уу ингээл хоёр тийш араа сууж муудаг ч юм уу. Нэг тиймэрхүү л төр зэрэг орж идэг байгаа байхгүй. Тэгээ сайн нэг одоо энэ болцсон залуу болохоор зөв нэг юм хөөрхөн ажилдаа ингээд хоёлаа орхоос өмнө хоёлаа кофе уучих гэдэг ч юм уу тийм ингээл кофе уух цаг ингээл 10 минут чамаар ингээл гаргаж маргаал тэгэл за ингээл өдрөө амар гоё өнгөрүүлээрээ за үнсийн гэж мэгэл ч юм уу тийм. Тэгэл ингээл орой ингээл ажил тараал ингээл хурцрал авангууд ингээл замдал зайс өдөр нь ямар яс юу болж ийн ингээл ажил ингээл амин сонирхож мэнэхэл тэгээ ингээл нэг хүн чинь ингээд эмгтэн хүн чинь өөр ирэхгүй ингээд нэг яд юм шүү дээ ингээл би ингээд амар яриасыг төрлийн хүн биш гэж ер нь бол ингээд эрэгтэй хүмүүст ингээд өөрийгөө бодоод идэг байсан шүү дээ тий. Тэгсэн чинь ингээл бүр 9 шид юм яраалтай ингээл бүр тэр тэгэл энэ ингээл гэдэг ч юм ингээл тэгж мэгэл ингээл тэгэл ингээд уудлаар гаргаж мах ч юм уу ингээл амар гольч мэлчдэг ч юм уу тий. Эсвэл ингээл хоёул нэг сайхан юу цөв ичдэггүй гэл тэнгууд ингээл хоёул ингээл хоёр талд нэг бүх юм хамт хийж мэгээл тэ ингээл гурил морил хэлдэж мэлтэл ингээл тэгж мэнгүүд ингээл би яагаад иймийг урд нь мэдрэх хүн бол гэл тэ тэнгууд ингээл типикл Монгол залуу одоо тэг бүгд тим гэж байгаа юм биш те ингээд ер нь бол ингээл нэг эмэгтэйчүүд чинь ингээл гэртээ ингээл байж маал ихнэр нь галтгаан хоолмолыг хэлэж идэг шүү дээ те. Тиймэрхүү юм биш. Эч нөгөө нэг бас гадаа соёл дасцсан Монгол залуу болохоор бас арай өөр юм бах та гэсэн нэг тийм мэдрэмж аваад гих мэтчлээ юм жижиг юмар амар хэм хөөрхөн дурсамж бүтээцгээсэн байна. Тэгтээ тэгээд тийм ингээд миний зүрхэнд бол ингээд амар хөөрхөн нандин үлдчихэж байгаа байхгүй юу. Тэрнээс биш би ингээл бүр энтэй л хамт байх хэсэг гэдэг ч юм уу те ингээл зураал ингээл өдөр шөнөгүй ханаас залгаж малгаад ч юм уу эсвэл ингээл мэндийн зүрх мөрөдөө өнгөрөх бах цаашдаа угаасаа ингээд дайлдаж марлал нэг хототол байгаа юм чи угаасаа тийм шүү дээ. Тэгэл тэр үедээ болоо сайн мань үгээд мэндийн зүрхтэй байхыг би бол хүсэж байгаа. Тэрнээс ингээл амар токсик те ингээл бүх юмыг амар токсикоор ингээл дуусгаж муусгаал тийм байхгүй байж сурж байгаа юм уу одоо том болж байгаа илэрл юм уу бүгд за. Гэхдээ нэг бодол ингээд гоё байна. Гэхдээ сална гоё биш цаа ингээд одоо юу гэдэг чи юус өөрийгөө ингээд нээж чадахгүйсэн шүү дээ хүмүүнтэй ингээд найзалж мэдчих чадахгүй тэгээдсэн чинь ингээд нэг хүн гарч ирээд бүр амар ингээд өөр ариун олсон байхгүй юу. Тэгсэн үү? Миний таньдгүй ариунаас болсон байхгүй юу. За яасан яаж мэдгүй ингээд шууд өөр болсон ингээд одоо ааш зам маань ч юм уу эсвэл мэдгүй тэр яг нөгөө юутай ч холбоотой байж магадгүй тэр залуудаа гэхээсээ илүү яг ингээд нэг юм амьдралын нэг юм үе гарч ирсэндээ ингээл манай найз чи өөрийг ингээл олоод нэг юм өөртөө нэг юм тулж үзэл би яаж ийна гэд нэг ярьжсэн да өөрчлөгдөж байна мөрчлөгдөж байна гэд амьдралыг тэгээ тэр байсан ч гэж магадгүй тэгээ дээрээс нэг залуугийн хүч байсан ч гэж магадгүй тэгээд нэг юм амар өөр болсон ер нь бол сүүлийн хэдэн сар мэдгүй тэр залуутай танилцаад хамт байх хугацаанд жил аваар шал ондайсан. Тийм болохоор нэг бодлын амар ингээ гоё байгаа байхгүй ингээл хүн бас ингээ хайрлж надаа ингээд бас ийм залуу байд юм байна шүү дээ намайг ингээ гоё ингээ хайрлж байгаа гэд тэрийг мэдэрнэ гэдэг чи ер нь бол хүмүүнийх мэдрээгүй бас нэлээд утсан шүү дээ. Тэгсэн гоё хайрыг тийм болохоор үүдээ хин нэгэнтэй ингэж 3 сар мар байгаагүй утсан биш тий. Бүр ингээд нэг юм гоё яг юм ямар ч бас нэг манад ирэхдээ
найзаа хоол идэх хүсчихгүй, найз нь бууз идсэн гэж хэлсэн тагаач. Тэгэл би энэ ямар зөв байна гэж. Надаа бууз чэдэргүй аа. Тэгээ тэрийг бүр амар аажаргалтай хэлсэн байхгүй юу? Хоёр бууз хийж идсэн гэж би бүр хүүх нөгөөдөг чаа. Юм идэхгүй найз чаа. Тэгээ тэр мөрнөөс өсвөлээ тэгээд одоо яг миний найз шаналлах тэгээд одоо гэтээ гоё яана чи тооны хараа нэг дурлж мурлаад хүнсээ салаатлаа хайдаж маягдал нэг гоё мэдрэг хийсэн гээ хуццаагаад Гүй тэр гоё нэг бодлын гоё штэ тэр чинь ингээ яг амьдарч байгаа. Гоё юм харин яг юм мэдэрж байгаа гоё юм. Тэгээд харин гол одоо ярих гээд байгаа юм нь болохоор зэрэг угаасаа л ингээл ирээдүг нь одоо ингээ харцсан те ингээд бит хоёрын угаасаа зэрлэг ингээд өөр байгаа штэ гэдэг мэдж байгаа юм нөхцөлд энийг их удаа өөрчлөлөд байх шаардлага байхгүй гэдгээ эртэн олж хараад энэ ондоо л дуусгасан нь амар яар цандраалуу. Он дуусгаад байна. Яна одоо энийг сонсож байгаа подкастыг сонсож байгаа юмс за энэ ондоо л дуусгая гэдээ олон хүмүүс санахгүй дээ. Тэг New Year New Me 26 он чихэн гоё хайр дурлалтай очин гэсэн зөвлөгтэй л өгч шнэ за. Хүү чамаа сая тэр нөгөө нэг метроны залуу цэцэг бариад гадаа зогсож байгаасаа гэж боддог гэдгсэн чинь сая надад тохиолдсон юм санаанд орлоо. За тэрийг ярина гэж ярьсан шүү. Oh my god. Найд чинь хүннээр дагуулуулаад заяа. Энэ одоо ямар сэн хүүгээ дагуулуулаад ахтай яа тийм би. За хин хэнийг дагуул яасан гинэ гэж ингэдэг байхгүй юу? Манай одоо энэ ажил дээр 5 дахь өдөр болгон ингээд 7 улсын тестүүд авдаг байхгүй юу? AWS, Salesforce, тэгэл ServiceNow энэ гэл олон одоо энэ IT-ийн чиглэлийн хүмүүс хүрч шалгалт өгдөг байхгүй юу? Тэгээ манайх ч нөгөө нэг юм жижигхэн компани учраас ингээд амар цөөх ажилтнтай. Тэгэл тэр олон хүмүүс ингээд эренгүүт чинь тэгэл бүх ингээд нөөцөөрөө ингээд орж байгаа штэ. Тэгээд нэг шалгалт малгалтын тэтэр чинь ингээд 700 евро мөрөдөлж өгдөг заяа. Оо тийм үү. Тэгээ тийм болохоор зэрэг бид ингээд амар nice ах хэвтэй заяа. Тэгэл ингээд ер нь шалгалтаа авч байгаа ч гэсэн тэр хүмүүсийн чинь ингээд загин задраад ч юм уус мухай арч машлаад байх тийм боломж авахгүй штэ. Тэгэл тэгсэн нэг залуу над дээр таарсан байхгүй. Тэгэл тэрийг би ингээл амар кэрлэл паспорт шалгаж малгаал ингээл ерөөхдөө энэ хүмүүс нүггүй энэ төр гэдэг миний одоо өөрөө бол тийм л юм байсан. Тэгээ тэгж мэхтэй ингээл тэр өдрмүүдийн тань хэрэгтэй хэрэггүй мариалдаг штэ эднэр. Тэгэл тэгсэн тэрнтэй ингээд би ингээд амар зүгээр юм ярьсан байхгүй. Миний хувьд бол тэр зүгээр амар small talk гэсэн заяа. Тэгсэн чинь тэр залуу ингээл амар ингээл сонин байгаад байгаа нь мэддэгтэй заяа. Энэ хүүхэн оноттой ингэ яриад байгаа юм бах та гэсэн юм амар өөр өнцгөр намайг үлэг тавцаахгүй тий бишээ тийм яг тэгчлээдэ гэж бодоод би ингээд ер нь бол өнгөрсөн заяа. Тэгсэн чинь ингэ тэр залуу 4 удаа ирсэн заяа манай тэр одоо 5 туулган дараа шалгалт өгч байгаа ингээд. Яагаад албаар унаад байгаа мó мэдгүй ингээд тэнцэтлээ 4 удаа өгсөн байхгүй. Тэгсэн чинь тэр шалгалтандаа ингээд 4 удаа ирсэн заяа. Тэгснэ хоёр дахь дээр нь ингээд бүр намайг хайж олж ирж мэрснэ би энэ хүүхэнтэй яачи шалгуулчи гэж мэгээд хэцсэн байхгүй. Тэгэл би юу чи сайн уу мэн үү тэргээл хай маяг тэргээл амар юу яаж байгаа штэ ингээд бас IT-ийн нерд гарч гисэн бас тий ингээд улаанцан тэгнэгдэхгүй хэлгүүдээ гэд би чинь нэг амар юм хамгаалж мамгаалахгүй байгаа штэ өөрөө. Тэгэл юу чи яас ирээд ирсэн юм уу дэжгүй мэжгүй энэ гэж мэгэл тэгэл юм ярьжсэн тэгэл тэгсэн. Ингээд миний мөрөнд хүрсэн байхгүй юу тэр хоёр дахь дүн дээрээ. Тэгээд тэгэхээр зэрэг би ингээд зүгээр мөр зөгчөндөө гэж бодоол ингээл ингээд нэг юм ирэх зүзүүлээгүй заяа. Тэгээд тэгсэн 3 дахь дээр ирсэн чи ингээд бүр хизээ язан ингээд найз охин дээр орж ирж байгаа юм шиг ингээд би ингэж яаж магаал тэгэл тэгснэ бэлхүүсээр ингээд тэрвэрдэг байхгүй ингээд. За одоо ойггүй бүр ингээд хойноос ингээд тэрвэрч авч байгаа юм шигээр бол биш. Тэгтээ ингээд зүгээр ингээд миний бэлхүүсэн дээр ингээд гараад тавьсаахгүй. Тэгэд би ингээд амар цочоол зүгээр шалгалтгүй ирсэн хүн чи ингээд амар бэлхүүсэн дээр гармаараа тавингууд чи би ингээд найж байгаа шүү дээ. Тэгээд тэгснэ би яг тэр үедээ би ингээд хинт хэлсэн байхгүй. Дагтаа хэлсэн байхгүй. Энэ сонин залуу сайн надаа ингээд амар юм дээр хүрсэн. Миний бүслэгийн дээр хүрсэн. Тэгээд би ингээд амар сонин ингээд мэдрэх хэсгээ мэдхгүй. Тэгээд ингээд яах вэ гэдгсэн аахгүй. Тэгсний маа дараа за чи ингээд надад анхаарал тавьчихаа. Тэгээ ингээд ер нь болж өгөл яахгүй. Чамаг энэ хүнтэй дайралт болохгүй. Дараа мараа наадах чи ирэх юм бол өөр ажилтан дээр шалгуулах гэдгсэн аахгүй. Тэгээд би за окей гэл тэгчээл тэгсэн чинь дөрөвдөг дээр яг ирдэг байхгүй нөөч нэгээд 3 удаа чи шалгалтанд давсан дөрөвдөг дээр орж ирж байгаа байхгүй. Албаар унаа. Тэгээд тэгс нэмэтгүй албаар унаад аваа яадан бүү мэдсэн. Та бас 700 евро төлн нэг Аз хүн дээр хүрчээрч зүгээр. За бас хаа маа гэхгүй л үдээ мэдгүй заяа. Эсвэл тэр компани бандаас нь төлд юм уу бүүмэд. Тэгээд тэгсэн. Тэгээ яг дөрөвдөг дээр бүр яг улаан цаяасан заяа. Юу энэ хонгороо? Тэгсэн заяа.
Ямар Тэгээ ингээд нэг амар сонин awkward нэг юм амар сонин залуу өдөс юу хонгороо тэгээд тэгсэн чинь ингээд би ингээд шууд дараа руу гарсан байхгүй. Тэгсэн чинь дараа ингээд шууд амар хурцирснаа ингээд чи ингээд цаана яа чи ингээд тэр юун дээр тест кандидат дээр очиж би ингээд цааш ингээд яач юм ачи тэгээд тэрнтэй ингээд юм ярьсан байхгүй. Тэгсэн чинь тэр шууд ингээд уурлаад заяа. Улаан цай ингээд уурлангуудаа би тэр хүүхэнтэй ярина гэж штэ гэдэгсэн байхгүй. Тэгсэн чинь асуудлыг ингээд шийдүүлж чаддаг ир хүн бол амар нөмөрнөөлтэй санагдсан заяа. Маа дараа ингээд шууд ингээд тэр ингээд ийм ажилтаа учраас би чамаг өнөөдөр ингээд яана интернет гэл ингээд гисэн заяа. Тэгсэнтэй ингээд тэр шалгалт ингээд 4 цаг үргэлжилдэг заа. Яана. Тэгсэн чинь ингээд ер нь бол хүмүүс ингээд нэг цаг магийн дотор өгөөд гараа авчдаг байхгүй юу? За. Тэгсэн тэр залуу ингээд 4 цаг байгаа л гэсэн заяа. Суугаал гэсэн заяа. Тэг ингээд бид тэр хүн энэ нэр ингээс амар хичээж ах шиг байна мэнэ. Тэгэл хоорондоо бас юм ярьж марил. Энэ одоо сүүлийнх нь боломж юм чинь бараг энэ дээр яаж авах хамаахан энэ гэж мэлээжсэн ахгүй. Тэгсэн чинь ингээд 5 дахь өрөө болохоор чинь зэрэг ингээд би ингээд хуцсан гэдэг өмсөө ингээд бараг бэлдтэн заяа. Тэр ингээд гарч дууссан бол ингээд бид нар ингээд яваад бараг чидэн утрахад бэлээ ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр ингээд яг 4 цаг болгоол ингээд гарч ирээл тэгэл тэгснэ. Над руу ингээд юм ярих гэдэг юм би бүр ингээд улаан цаа ингээд игнордол гэсэн ахгүй юу. Тэгээд тэгсэн чинь гарч явсан байхгүй. Тэгэл бид нар ингээ бүүнээр хуцсан өмссөн байсан болохоор зэрэг ингээл бараг чидэн унтрах гэж зогсож ирээд ороод ирдэг байхгүй. Яана за. Тэгээд тэгснэ. Ми шалгалтын хариу хизээ гарах үлээ. Гэлтийдэг зэ. Тэгэхээр бид нар ингээд яг нэг өмнөх чиний өгчсөнтэй адилхан бараг нэг 2 хоног л ах те. Тэгээ 2 нэг дараа чиний шалгалтын хариу гарч байгаа гэлтгсэн гэсэн чинь окей. Гэлтэл гарч явсан зэ. Гарч явсан. Тэгээд тэгснэ би ингээд амар ингээд жоох awkward санагдаа чи байж та гэдэг ажлынхаа нөгөө хүнийг байлгаж байгаа зэ. Наадах чи ингээд наваа ингээд байгаа чи ингээд төр байж хоёулаа ингээд нэг 5 минут болчиход ингээд ядаж гарын мар идэх гэсэн юм. Эргэж орж ирсэн зэ. Эргэж орж ирээд ингээд манай ажлын хүмүүс гарсныг мэдэнгүүтээ намаа ингээд хүлээгээд гачрахгүй байгааг харсан юм шиг байна зэ. Тэгээд тэгснэ энэ ингээд ганцаар үлдсэн байгаа ах гэж баар ингээд эргэж ороо зэ. Тэгээ би нөгөө хүнийг барьсан байсан тулдаа ингээд хоёулаа bijсэн зэ. Заашгүй те. Тэгээд тэгсэн чинь тэр залуу ууын цаасан дээр болохоор зэрэггүй яах юм ерөөс тодорхой юм бичээгүй ах юм гэдэг тоххой. Тэгээд тэгсэн нөгөө хүн шууд ингээл уурлаад уурлах ч явах таад ингээд чи ингээд энэ шалгалтыг мэдэн те чи ингээд дөрөвдгөө өгч чинь наа чи яг гардаг шигээ чамд бид нар ингээд өмнө 3 удаа өгсөн одоо шалгалтын хариу одоо ингээд хизээ дүн гарна гэдэг тийм л бичээгүй байхгүй те тийм байсан чи ингээд одоо гарах хэрэгтэй байна гэж шууд тэгсэн зэ. Тэгэл тэгсэн чи тэр ингээд гарал гэл явсан зэ. Тэгэл үүдэн зогсоол байсан зэ манай байгууллагын урдталт. Тэгээд би ингээ яана гэл тэгсэн чинь тэгээ нөгөө хүн чи хоёлаа цагтаа дутах уу гэлтгсэн байхгүй. Тэгсэн чинь тэр би ингээ дулаанцаа ингээ намайг яасан масан гэж би одоо нотлог баримт байхгүй шүү дээ гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь үгүй би гэрчин штэ би ингээ ялгч ингээ би хилээл чи ингээ гэрчлэгдэн штэ гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь тэр хүүхэнтэй ингээ машинтай явах хэрэгтэйсэн зэ. Тэг ингээ манай гэрийн өөр зүг зэ. Тэгээд би чамаа хүргээд хүүхэнд би яахын чи байж. Явчих واخ наадах чинь бас яриачдаг гэдгсэн байхгүй. Тэгэл нэг 10 минут болол нөгөө хүн машиндаа суугаад явсан. Би тэгэл ингээл хаалмалгаад өгч мөчл тэгэл ингээл гараад байхгүйсэн байгуулган гадаа зэ. Тэгээ ингээд цаашаа явж байгаад ингээд тэгсэн чинь яг би ингээд сууж байгаа метроны буудлын чинь ингээд зогсчихдаг байхгүй юу. Бид нар чинь ингээд 15 минутын дараа ингээд тааш очиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг тэр метроны тэр ордог доошоо ордгийн тий чинь ингээд дүүдэн зогсчихсан зэ. Тэгэл би тэрийг хараад тэгэл тэгсэн чинь намайг хараад наашиг гүдэг байхгүй юу. Би ингээд бүр ингээд амар ягаал заяа. Холоос ингээ харчингуудаа би ингээ яг 2 секунд ингээ амар ингээ зогсоол. Тийм шүү дээ. Тэгэл тэгснэ буцаж хараал ингээ амар хурдан ингээ алхаал заяа ингээ улаан цай гүйж чадахгүй заяа ингээ алхаал тэгээд тэгснэ бас ингээ би баримт авч үлдэх хэрэгтэй ингээ бичлэгээ зураг мураг авч маад ингээ өөрийгөө оруулснаа хойноос ингээ ирж байгаа бичлэг ингээ авч маа. Тэгэл тэгсэн чинь ажлынхаа групп чат руу бичээл би ингээ намаа нөгөөдөг чинь нагаад байна гэсэн нөгөөл чинь ингээл бөөнөрөө ингээл яагаад яа сагдаа дутгах модхон дээр ингээл бөөнөрөө ял тэгсэн чинь манай ажлын залуу би өөрхөн явж би чамаг яа очоод авъя. Чи яна бэж. Бити өдлөөрэй гэдэг тоххой. Тэгэл тэгсэн тэр ингээл гэс хүрчрээл али хаана гэлтгсэн. Яана. Тэгсэн чи ингээл ирээл харсан чи нөгөө залуу чинь байхгүй болцсон за. Йоо би тэгэл бүр ингээ яг салгаж малганцсан ингээл гэдэг бүр ингээл амар сонирн болол тэгээд тэгснэ. Би за ямар ч байсан гэртээ ирсэн шүү та тэгээд сайхан амарцгаа гэдээ дууссан. Тэгэл нэгтгэн тэгсэн чи манай ингээ дараа ингээл хүрчрээл ариуна чи ийм болж байгаа чи ингээ зүгээр ингээ явж болохгүй чи гомдол гарах ёстой. Тийм шүү дээ. Тэгээ тестинг байгууллагад тэгээ бид нар бол ийм одоо гаргах хэрэгтэй. Тэгээ ингээд шууд ингээд одоо ингээд манай байгууллага дахиж орох эрхийг нь бол бид нар ингээд хязгаарлаж байна. Өөр шалгалт өгөх гэж манай байгууллага орох хэрэггүй болгож ингээд шууд ингээд аль байсны бичиж ятд юм бэл. Тэгэл би ингээд ямар амар юм бэ. Тэгээ яг яах гэжсэн мэдэхгүй заяа. Ер нь хүнтэй ингээд нэг маятайхан юм ярилтгүй мэй гэж бодсон.
Үгүй тэр жоохон солиотой хүн байсан байхгүй юу? Харин тийм юм уу? Мэдгүй заяа ингээд зүгээр л ингээд сайн мань энэ гэл тиймэрхүү юм ярьсан заяа. Тэгээ тэр ингээд амар хандтай ингэж ойлгоод ингээд тэг хэлж болно штэ ингээд чанаа таалагдаад байна ч юм уу тий. Эсвэл ингээд хоёлоо дэйтэн жолчлох юм болох юм гэдэг ч юм. Тэггүй нэг юм сонио юм awkward мэдрэмжээр ингээд бүр юм дагааж магааж мөшгөж. Солиотой болоод шалгалтад өрөө удаа өгсөн бах уу? Жохон юм сонин монин гарууд байд юм аа. Яг тиймэрхүү юм байна. Дараагийн удаа цагдаа дуудахгүй болвол цагдаа дуудаад тэр хүн чинь цагдаа ирээд ямарсан бичиг баримтаа шалган заяа. Тэгэх юм бол одоо өмнө ингээ гэмт хэрэг хийжсэн ч юм уу те эсвэл юу гэдэг өмнөх найз зөвхнээ зодчихсэн ч юм уу юу ч гэдэг хулгай хийжсэн ч юм уу тэр мэр ингээ гараад ирэнгүүт одоо өмнө бас яг тэгж хүн дагдаг стокинг хийдэг мэддэг хүн байх юм бол тэр ингээ бүртгэгд тэггүй л ингээ цагдаад хэлэхгүй бол ингээ ерөөс бүртгэгддэггүй гэж байгаа байхгүй юу? Өмнөх юмнууд тэг ингээ бүртгэгддэггүй болохоор тэр хүний нэр дээр ямар ч юм ингээ байхгүй гэсэн үг ингээ нэрийг ингээ хайгаад үзэхлээр ингээд чи бүртгүүлчих юм бол энэ хүн намайг ингэсэн даа гэж бүртгүүлчих юм бол тэр нөгөө нэг бичигдээд дараа нь ямар нэг юм болох юм бол энэ нүгэн ч өмнө ингэжсэн байж таа гэдгийг гарч ирэх байхгүй. Тийм болохоор тиймэрхүү юмыг ер нь бол мэдэгдэж яах нэг зүг юм байна гэж бодсон. Тэгээд жоох юм дээр би ер нь бид нар амар жоохон сүртэй юм санагдсан. Үгүй сүргүү нөгөө монголчууд ингээд харин сүр болгохгүй тийм заа яах хөөрхөн амтан гэдэг ч юм эсвэл зааны ганц бараг толгой өвцөн тулаа би бараг түргэн дуудаж яад юм ад гэдэг ч юм уу эсвэл мэдгүй нэг тиймэрхүү юмнаас болоо би ч нөгөө нэг хөлөө шагаагаа бараг ингээд жаажилгцсан байсан мөртлөө өөрөө гүйж авч түргэн дээр очиж матсан штэ тийм тиймэрхүү юм дээр ер нь түргэн дуудаа жоох амьдрч гэсэн цагтаа дуудах хэрэгтэй мэн гэж бодсон. Тэгжээж яахгүй болвол ингээд ч нөгөө бүртгэлд нь оруулахгүй болвол бид нар тэрийг нь тэглээ гээд ч юу ч олж долоох юм олоох ингээд тэгэж боддөг нь айгу буруу юм шиг санагдсан. Тийм болохоор дараагийн удаа тэггүй болвол тэр бас яг өмнө агвал тиймэрхүү юм хийдэг гар байсан ч гэж магадгүй нөгөө эмэгтэй хүмүүсийг тэгж дагаж магдаг тийм ганц донтой модоо ч юм уу. Хүй тэгтээ тэгээд хараа бид нар бас ингэ амар нэрлэхгүй юм гэж бодсон. Одоо ингээл маа дарга ингэ шууд гэж байгаа шүү дээ. Одоо надад тэр чинь ингэ шууд ингэ юу тавиулъя тий ингээд манай байгууллага дахиж орж бүгсэн тийм тавьчих. Ингээд тэгэнгүүт би ингээл одоо ингээл бас нэг юм амар ингээл сүр болгоол тий ингээл энэ хүний чинь одоо ингээл карьераарт нөлөөлжүүл яах юм ах энэ төр гэх тийм ярьж байгаа зэ өдөөс нь. Тэгээ энэ хүн чинь шалгалт өгч чадахгүй бол тэгээ цаашдаа барыг чинь юм уугаар явж чадахгүй системэстэй гэж байл. Тэнгүү дарга чи юу яриад байгаа юм бэ? Өдөөс ингээ манай ажлын хүмүүс ингээд чи тэний юм уу гэсэн харцраа. Тэгээ би монголчууд ингээд хүнд ингээд амар түүг утахгүй гэсэн зангаасаа болж бас ингээд амар яат юм бэ. Өөртөө ингээд хамгаалж чадахгүй тий ингээд сэтгэл зүгээрээ ч гэсэн ингээд ер нь бол ингээд бас нэг юм траумат болох гол тий болж байгаа шүү дээ тий ингээд яна ингээд хүнтэй би юм ярилдаггүй юм биш тий гэдэг юм эцэд олчих жоох байхгүй тий ингээд одоо тэгэл ерөөсөө манай 5 дахад ингээд шалгалт өгч ирж байгаа IT-ийн залууч малуучдыг би бол ингээд бүр зүгээр амар мууртаа баг энэ чи юу яа хөөх юм уу тэр залуучууд ямар юм хийсэн яа тийм болохоор ер нь бол тийм хэрэггүй хэдүүлээ занга болох юм шиг байна тий. Тэгтэл ямар амар юм. Одоо тэгээд тийм хүмүүсийг найз ангидаг гэсэн чинь баян бичиж явах хэрэгтэй гэж хэлээ ингээд одоо тийм тэдэн цагийн үе тэгсэн тэгэж ингээд ажлын гадаа ирсэн ингэсэн барьсан гэд тэр нөө манай ажил дээр бас нэг залуу бид нарыг зунжангаа террористээр нь болсон аахгүй юу. Зуны бараг 3 сар. Тэгээ бид нар нөгөө нэг эрүүл мэндийн яам руу бичээ тэр жоохон гэхдээ юуны өвчтөл залуу байсан л та сэтгцэн ингээд өвчтэй. Яа та тэгээ манай ажлыг хүүхэн дуурлж муурлаад тэгчихсэн ингээд бүр нөгөөх рүү чи бараг л хараа мараа гэсэн баг. Тэгээдсэн чинь би шууд ингээд нөгөө юу болоод шалтгаан болоод тэрийг ингээд ажил руугаа орохгүй тийм хориг ингээд тавьсаахгүй юу. Гадаа ингээд хүнд тамхи зарж ахаар манад ер нь гадаа мада дотор ер нь тамхи зарж болохгүй байхгүй. Гэхдээ нөгөө нэг өөслээсэн л та. Тэгээ тэнгууд нь би шууд ингээд манайх руу 7 хоног орохгүй гэдгсэн чинь над дээр нөгөөдөг чинь уураа гаргаад энэ мөн хүүхэн намайг ингээд оруулахаа болчлоо. Миний ингээ хайртай намайг уулзуулахгүй байна гэж заяа. Тэгээ ажлын гадаа хүлээгээ заяа намайг ингээд би чамайг бараг л алнаа малнаа гэсэн ах заяа. Тэнгүүд нь нөгөө манайх чи 2 хамгаалагчтай шүү дээ. Тэгээ хамгаалагчаараа би нөгөө метроны буудлын хөргүүлээ. Тэгээ бид нар цагдаа хэлээ. Байнга тэр залууд өдөр болгон ирдэг заяа. Орой ажил тарах үеэр л хүрээд ирэн заяа. Эсвэл өглөө ингээ байждаг. Тэнгүүд нь цагдаа дуудаад тэгээ нөгөө цагдаа чинь тэрийг чи ингээд холдуулах хэрэгтэй ингээд энэ манай эзэмшлийн газраас ингээд холдуулаад тэнгууд ингээд ойртож болохгүй гэсэн нэг тийм юу тавьд юм байлаа 20 тавьдаг. Тэнгууд тэр нэг юм хөөрхий 14 хоног л болдог заа. Тэрнээс удаан болтгүй юм байл та тэнгууд дахиад заавал хууль мэл юм байж болдог гэд. Бөө болсон бүр 3 сарчингаа юм болж ээж тэр залуу сүултээ цагдаад баригдаад нөгөө цагдаа ч ингээд байн хөөгөө сүултээ ингээд за энийг ер нь 20 гэд нөгөөдгий чинь бариад. За
Тэгээд бас айгүй хэцүүдэлтэй 24 цагаас дээш ингээд ямар нэгэн шалтгаангүй бол барих ёсгүй гэж аахгүй. Тэнгүүд 24 цагийн дараа ингээд нөгөөд чинь сулчин заяа. Тэнгүүд нөгөөх нь ахаал хүрээд ирэн заяа. Тэгээд намайг баг ална гэд нэг удаа бүр пивний шилмэл байрч мараад. Гэхдээ тэр болгонд нь цагдаа дуудсаар агаад тэгээд нөгөө нэг сэтгцэн эрүүл мэндийн яамад бас тийм өргөдөл гаргад юм байлээ. Өргөдөл гэдэг юм уу энэ хүн ингээд бусдад ингээд аюул учруулад байна. Сэтгцэн өвчтөй болохоор өөртөө ч гэсэн бас энүүгээр ингээд аюул учруулад байна. Нөгөө амиа орлогч байх юм бол тийм газар мэддэгдээд албадан эмчилгээнд явуулдаг байхгүй. Тэгэж бөө юм болж болоод тэгээд яагаагүй шүү дээ. Тэрийг албадан эмчилгээнд явуулаагүй шүү дээ. Яагаад гэхээр ингээд одоогор энэ хүн юу ч хийгээгүй байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар намайг ингээд одоо зогсон ч юм уу эсвэл ямар нэг юм хийсэн болвол юу яана тэр хүний ингээд албатан үгүй хэрэг үсгүй албатан эмчилгээнд болно гэж аахгүй. Яг тэгэхээр тэр чинь нөгөө сэтгцэн өвчтөн хүн чинь имээ уухгүй болвол ингээд яг өөрийнхөө бодож байгаа юм дотор л ингээд яваад байгаа хгүй. Энэ муу хүүхэн намайг ингээд ясмасан гэд тэгээд тэгэж тэгж жагаад тэгээ сэтгцэн эмчилгээнд явуулаагүй заяа. Тэгээ нөгөөд чинь бүр хэдэн удаа ингээд бараг 3 сар ба өдөр болго ингээд цагдаа дуудаад хахаар сүултээ залхах туснаа байсан. Одоо ингээд 7 хоногт 2 удаа ирдэг болсон заяа манай ажлын гадаа. 9 хэврэл амш тий. Хэврэл амаргаас тэгэл би ёо тэр жоохон асуудалтай ингээ Монгол гэхдээ яа гэсэн мэдгүй Монголд бол тиймэрхүү хүмүүний чинь агуул бариад хорчдөг байх гэж би бол бодож байна. Гэтэ сайн мэдгүй. Эсвэл бас сайн мэдгүй. Харин бас агуул өөр мөр юм байдаг л хаа. Энд бол тэгээд ерөөсөө нөгөө тэр хүн ямар нэг юм хийгээгүй бол 24 цагаас дээш ингээд хорж болохгүйгээ гаргачихсан юм билээ амар ядаргатай. Тэгээд одоо ч би тэр мэнэс нэг яхаа болцсон. Тэгээд хаяа маяа метро дотор нь таарч лээ өглөө ажилдаа явхад тэгээд гар мараа зохиж мөхөөл нүүр мүрээ шазаалгаал тэгэл би ч өдөөс нь харцчил хараагүй юм шиг царайлал тэгэл явчихсан. Тэгээд тиймэрхүү юм би тэгэхэд харин мэдсэн. Ер нь бол байнга бичиж авах хэрэгтэй байна гэд. Тэгээд тэр чинь гэхдээ амар сэтгэл зүйн дарамттай байд юм аа. Тэглгүй байт юм би энэ чинь. Бас нэг хизээ идэх бол гэл. Харин тий. Одоо тэгэл чи ч гэсэн айж байгаа зү ингээл үүдч ахаад ажлын гадаа байж хаад гэдэг ч юм уу. Ажлаасаа гарахтаа ингээл төгшүүртэй гараал. Хаана юу гэж хаанаас хин харж байгаа бол гэл. Гэрлүүд дагаа явж хаад гэдэг ч юм уу мэдгүй. Йоо харин тий. Тэгж мэл амар дутаргаатай тиймэрхүү юм. Мэдгүй сайхан ааштай байх ч хэцүү. Өстой ааштай байх ч хэцүү. Инээхгүй байх хэцүү тий. Хөөрхөн байх ч хэцүү. Яа, энийг бас 2025 онд үлдээ. Ер нь энэ дугаар чинь 2025 онд үлдээ гэдэг дугаар юм биш үү? Тийм юм байна тий. Чамд үлдээ. Мохей юм аа. Яа. Тэгсэн чинь 2025 онд би юу хийсэн бэ гэдгээ саяхан үгүй өөрөөр айгу бахархлаа. За. Яаж бахархсан бэ хэрэг штэ тий. Одоо энэ хүмүүс сонсоод энэ одоо ямар тэнийг ямар бахархдаг гэж бодох байх. Манай метроны буудлын руу ингээд ороход нэг нь юм урсдаг шат, нэг нь юм зүгээр шат байдаг байхгүй юу? За. Тэгээ би 1 сарын 1-нд өөртөө юм амлалт өгсөн байхгүй 2025 оны 1 сарын 1-нд. Урсдаг шатаар явахгүйгээд тэгтээ зөвхөн яг тэр метроны буудал заяа. Яг тэр метроны буудал. Өөр бол биш заяа. Тэгээ би тэрийг бүтэн жилийн турш ямар ч цохтуу байсан. Ямар ч ядарсан урсдаг шатаар яваагүй боддоо. Тэрийг би ингээд бүр өөртөө ягаад тэр миний ингээ 2025 онд одоо ихтэй дуусаагүй л энэ л да 2 хоногт тулаа л да. Гэтэ тэр 2 хоногт яахгүй байх гэж бодож байна. Урсдаг шатаар явахгүй байх гэж бодож байна. Тэгээд тэрийг даасандаа аягүй их баяртай байгаа. Стон мундаг найзаа. Жижигхэн юмнаас том юм үүснэ гэж байгаа шүү дээ. Тэгээ би дараа жил 2026-нд энийг хэлчихгүй явах гэж. 2026 онд би ер нь бол бүх урсдаг шатаар явахгүй гэж өөртөө амласан. Ээжи зэндэгээ доор дээр ч гэсэн нүү. Тийм ээ. Марин пласт дээр ч гэсэн нүү. Марин пласт чи юу байхгүй шүү дээ. Шат байхгүй урсдаг шатаар. Харин тий. Тэгээд яхаа. Тэгэхээр би юу лефтээр явна. Өх тий. Хотлоо. Мэдгүй тийм боломжтой юмар ер нь бол тэгж явъя гэж бодсон. Тийм нэг зориг тайсан. Тэгээ би ямар лагийн миний нөгөө нэг хүстэй ярьсан юм биелсэн байна гэд. Тэгээ нэг гүрэвэл гүрээт юм байна гэж бодсон. Тэгээ амар өөр тэрнгэрэл багсан 2025 онд одоо тэгээд өөр нэг амар амьдралдаа өөрчлөгдсөн юм бол алга. Байгаа штэ минь чи баймаар авсан. Энэ жил л чи айгүй мундаг байсан ш нь заа. Тэгээ энэ жил бол мундаг байсан л та гэтээ нэг юм яг юм өөрөө гүрийч хийсэн юм нь бол тэр байсан. Харин нэг юм ерөөсөө өмнө хийж байгаагүй ч юм уу. Нэг амархан мөртлөө тийм зориглож байгаагүй юм гэдэг юм юу гэдэг. Лайлаа гэл хүн явчихдээ штэ. Тийм нэг юм байсан. Энийг 26 ондоос авч үлдээгээ ботцсон байж.
25 онд би сайхан ааштай байна гэсэн чинь сүүл рүүгээ сайхан ааштай байгаад хэрэггүй байна гэдэг юм ойлгож сонсч байгаа юм шиг. За арай. Тэр чинь зүгээр л нэг балаа хүн л таарсан баг тэрнээс ш. Хүн болгон тийм биш ах уу. Тань тийм би тэр нэг сая хэсэг нэг даун болж болох гэдээсэн шүү дээ. Тэгээд нөгөө юу л явчихад ирчихгүй юу? Португал руу явчихад ирээгүй юу? Аа тий. Тэгээд нэг хэсэг дээрцсэн юм аа. Тэг би ингээд амар хөрхөн болж молол барагста Мюнхенд би ч нараа үлдээгээд ирсэн юм байна. Нар хайж би өөр ус татсан боловч нараа би Мюнхенд үлдээгээд иржээ. Гэдэг шүлэг мүлэг өчж ивчээл. Тэгэж мэгэл тэгсэн чинь сая би гинт сони болсон заяа. Яасан. Одоо ингээд манай одоо хуучин ажил дээр бит хоёр одоо хамт ажиллаж исэн нэг эмэгтэй дүү байхгүй юу? Тэгэл ерөнхийдөө ингээд амар дотмотон байдаг гэсэн заяа тохой дээ. Тэгээд тэгсэн тэр нэг юм хувийн юм нээгээд одоо нэг баячуудын амьдардаг тэр нэг хэсэг газар далайн нуурын ирэг дээр тий хувийн спам нэсэн байхгүй. Тэгээд тэр эмэгтэй ингээд нэг амар хөрхийн бизнес амар дайжгүй явж маавал тэгэл ингээл найзуудаа нэг байж байгаа л нэг дуудаж моддог байхгүй. Тэгэл тэгсэн намайг дуудсан. Тэгээд найз сүү тавьцсан. Тэгээд чи ингээд юу ягаарэ хүчрээрээ тэг ингээд бөөнд гоё ингээд Christmas-ийн уурчлаад ингээд нэг хөрхэн тэмдэглэж энтергээл тэгсэн аахгүй. Тэгээд би ингээд очоод нөгөө нэг одоо нэг ганцаараа ингээд юм дээр ингээд очно гэдэг мэдрэмжийг би гайгүй олчлаа гэдсэн шүү дээ. Дээр нэг юм дээр очихдоо. Тэгээд тэгсэн чи би ингээд ахаад ингээд баахан хүмүүстэй танилцсан. Ахаад шинэ газар очино. Тэр хүний одоо тэр найзын маань баахан танихгүй найзууд баахан бочд ирж байгаа шүү дээ. Тим юм дээр ингээд очино гэсэн чи би ингээд ёо хэлсэн заяа би ингээд 7 хоногийн өмнөөс ёо хэлсэн заяа. Тэгээд тэгж байгаад би ингээд очдөг байхгүй. Очихгоо л ингээд яг тэр өглөө ингээд би босоод явдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь цандаа би ингээд зүгээр бутчмаар л агаадсан заяа. Би ингээд зүгээр явж байхдаа л би хармаар л гэсэн. Тэгэл би яг байрныхын нүүдэнд очивол тэгээд тэгсэн би бутцсан гэж боддоо. Амар сонирм байгааз. Би тэгээд зүгээр ингээд ороод ингээд хаймаа энтер гэдэг ингээд хайцсан бэлэг ингээд өчөд орж болно шүү дээ. Тэггүй би ингээд яг ийш ингээд орчих юм бол би ингээд яг гад нэг юм бачимдсан мэдрэмж намайг ингээд нэг юм багалдуулчих гэдэг санагдаад тэгээ би буцсан шүү дээ. Йоо тэгээ би ингээд зүгээр sorry найз өнөөдөр ингээд очиж чадахгүй нэ. Ингээд нэг ажил гарчлаа гэх нэг юм хэлээ. Тэгээ чамаа ингээд ирэхээр зэрэг хойлоо мэхэд болцсон гэдэг дуссан зөө. Бид өдрөд юунаас алсан би ингээд өөрийгөө амар шин мэдрэмж авч байгаа гайгүй байна гэж боддог бодол маань хэсэг хугацаанд алга болцсон уу? Эсвэл би баячууд донд ормооргүй байсан уу? Эсвэл би мэдгүй. Чи яг юу гэж бодож байна намайг яасан гэж бодож байна. Гэтэ наач нэг юу байдаг ах гэж би бодсон. Нэг юм үе байдаг ах. Одоо нэг юм түрүү нөгөө нэг намайг Монголоос ирсэн дараа би нөгөө 20-нд явсан да. Тэгээ 20-нд яваад ингээд үг мөг хэлэх болоод ингээл нэг юм. Тэгээ би ингээд ерөөсөн нэг юм үг мөг хэлмээргүй байгаа штэ. Тэгээ би тэрнээс олж амар их стресссэн байхгүй. Тэгээ тэн дээр ингээд бас аюу их юм болж байгаа штэ. Тэгээ 20 юм ингээд жоохон хэрүүл мэрүүл гэдэг ч юм ингээл хүний амьдрал бас зөндөл юм болж байгаа юм чаа. Тэгээ тэрнээс нь болоод ч юм ингээд би ерөөсөө ингээд хүсээгүй юм ба хийсний дараа хийсний дараа ч юм уу хийхээ өмнө ингээд би хүсэхгүй байгаагаа мэдэнгүүд ингээд хоолон дэр ингээд юм ингээд зангираад байдаг заяа. Ингээд юм зангираад би бүр амар стресстэй. За миний ингээд нүүр мөрөөр битүү ярмаар гараад заяа. Тэгээчсэн чи миний амаа ингээд гэмтэж юмтай. Би бүр өвдөж мөвдөд. Тэгээ би тэрний дараа юу гэж бодсон бэ гэхээр хүн хүсээгүй байх юм бол одоо ингээд би чадахгүй би тэгмээргүй байна гэдэг юм аяртгийн ингээд одоо мэдээд хийхгүй байсан дээр юм гэж бодсон. Одоо жишээлбэл чи ингээд тийшээ орсон болвол чи ингээд дотроо ингээд бухимдахгүй ингээд яах гэж би орж ирвэ. Станерэ гэдэг. Тэгээ тэр дотор ингээд худлаа инээж ханаад суух гэж тий. Эсвэл ингээд 3-4 цаг худлаа юм яриад нөгөө хэдийн яриаг сонсоморгүй байгаа ч гэсэн ингээд сонсож худлаа юм ярихгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхгүй бол яах гэж ирсэн болох юм. Мэдгүй тэгээд тиймэрхүү юмыг анханасаа ингээд мэдчүүл тэгээд болчул айгу зүгээр юм байна гэж би бодсон. Тэггүй ингээл өөрийгөө бухимдуулаад чи тэрний орой ингээ гой гарч ирэхгүй байхгүй дараа нь дагаад лайлаа. Тэгээд харин тийм. Тэгээд тэр яг юутай холбоотой гэхээр би бас тийж бодонгод өөрөө жоохон тохгүй байсан болоод ч юм уу тийм ингээл угаасаа даун болох гээд байгаа мэдж байгаа ч юм уу ингээд нэг юм цагаа гармаагаар онцгүй сэтгэл санаа онцгүй байхад дахиад нэг тийм явахаар бүрлээ та санагдаа. Тэнгүүд нөгөө нэг өөр юмд явахад айгуу гоё байсан шүү дээ. Тэнгүүд нэг юм тийм үед ингээ сэтгэл санаа чинь гоё бүх юм ингээ гоё бүтэмжтэй хахад ягаад тийм шинэ юмд явж болохгүй гэж бодсон баг. Гэж би бол бодож байна.
Тийм ээ. Наа чи яг гаргалгаа. Харин тийм болохоор тиймэрхүү юмд ингээд буцсан найз айгүй зөв байна. Тэгвэл зөв үл хийж юу би? Одоо бодсон чинь. Зөв. Би тэгээд тиймэрхүү юмыг ер нь жоохон сурыг гэж бодсон ингээл хүсээгүй ээжс найзуудтайгаа одоо найзуудтайгаа ч юм ингээл хаяада ингээд одоо байнга ингээл байнга уулзсан гэж байхгүй шүү дээ ингээл хаяада ядардаг ч юм уу эсвэл ингээд уулзмааргүй ч юм уу. Гэхдээ нэг уулзмааргүй тэднэрээс болоод ш ингээд надаас болоод ч юм уу те би ингээд ямар ч хүчгүй байдаг та нэг юм энерггүй. Тэгээ тиймэрхүү үедээ ингээд үгүйгээ хэлсэн дээр нь байна. Тэгэхгүй бол мянган тэнд очиод бухимдахаас өөр аргагүй. Одоо нойр мөр дуртай үе мэд бол маргааш найзуудтайгаа уулзаад бол хэрэггүй гэж бодсон. Тэгээд ингээд хүмүүсийн уур амьсгал чивдээ өөрийнхөө уур амьсгалыг чивдээ тэгээд ингээд нэг юм гой цаг ч өнгөрөөхгүй хит юм бухимдаж аль талдаа бухимдаж тэгэж явснаас зүгээр гэртээ тэр нэг мөрөөрөө момо амжуулаа хөвчихсэн хамаагүй дээр юм байна гэж ер нь бол бодсон. Үнэн юм байна. Том болоод байгаа юм биш үү хоёлаа? Тэгсэн араас нөгөө зам гарч ирээд байгаа юм. Нэг гайг ухаан юм ярьжсэн аа гэж. Яа тэгсэн чинь ингээд 35 настай хүмүүстэй ингээд хаалтж байна найз чинь заяа. Ээж гэдэг заа. Тэгсэн чинь өнөөдөр би бас нэг 35 та залуугийн ажил дээр нэг хүмүүссэн аахгүй юу? Амар сонир хөшин царайтай юм байсан заяа. Би тэгээд тэрийг ингээд энэ залуу надтай зуршт гэж бодсон чинь ингээд амар сонир санагцсан. Яагаад тийм санагцсан бөө мэд. Яагаад тэгснэ тэр залуу ингээд 35 та мөртлөө 17 настай охинтой гэсэн үү? За. Өөр 17 тайсан байна шүү дээ. Харин тийм болох нь шүү дээ. Харин тийм амар газ тэгээд тийм ингээ охин бүр ингээ амар том охин заяа. Тэг ингээ тэгсэн чи би ингээ хажуудалд ингээ нэг юм жоох охин шиг зогсож байгаа байхгүй юу? Тэгснэ 35 та заяа. Би тэгээд бүр ингээ гайхаа заяа. Хэрэг би ингээ одоо 35 та залуудаа суугаад тэр хүүхдтэй хүү залуу байх юм бол хүүхд нь 17 настай хүүхдтэй суух боломжтой байгаа байхгүй юу? Тийм байна. Гэрээр газ би бүр ингээ би бүр ийм хөвшин болсон юм гэж бодсон заяа. Бүр амар сонио байсан. Тэгээ би ингээд өөрийгөө хүрх юмтай 35 таа гэж юусоо бодоогүй байсан юм болов. Гэтэ тэгээд харагдах байдал мэдл болов шууд тэгэл өөрийн арчилгаа юутай холбоотой хаа угаасаа. Тэгээд энэ хүн ийм хөвшин харагдаж байгаа юм чинь би ингэж харагдаж байгаа гэдэг бодол бол харцсангүй шүү дээ. Үгүй найз чинь бол залуухан харагддаг л да. Тийм шүү дээ. Тийм. Найз чи 28-т л харагддаг. Нөгөө ч нөгөө 23-аас 28 болгочихсон. Яа тэгвэл бас одоо өнгөө тэгвэл 23 гэх юм бол хүмүүс ингэ одоо зав ойлоо чи гэж хэлбэлгүй. Гэтэ Европод жоохон хөшин царайтай 35 та миний үеийн залууч малуучууд амар сонир хөшин царайтай. Тэгээд халдсан уу? Харин тийм. Өнөөдөр харин би тэр залууг хараад шоконд орсон. Яана гэж л бодсон доо. Яа. За энэ бүхнийг 25 онд үлдээг. Харин тийм хэрэггүй бодлоо. Би нэр тэр түүхийг яриаггүй юм ба шүү дээ. Би тэр нөгөө нэг цагдаа залуугийн тухай ярьлаа намайг блог хийсэн гэдгийг. Үгүй подкаст нэр бол яриаггүй. За яриа. Тийм. Би тэрийг яриасаа юу. Ингэдэгхгүй. Би яг нөгөө нэг хинж устгахаас өмнө нэг залуу дугаараа хүчсэнсэн байхгүй нэг цагдаа залуу. Тэгээд бид хоёр өмнө нэг 2-7 хоног битцсэн байлоо. Тэгтээ нэг малдаг хоног. Тэгээд би заа устгахаас өмнө энэ залуу хүрх юмдаа энэ залуутай гинт алга болчихоор бас сонирн байх гэж одоо би ингээд хинж устгах чаамаа. Тэгээд энэ ингээ миний дугаараа хэрвээ өсвөл ингээд хоёул өнгөөр бичиж олно гэд байгуу хүрхэн бичээ тэгээ хинж устгасан байхгүй юу. Тэгээдсэн чинь нөгөөдөг чинь бичиж орж ирэл тэгэл бит хоёр амар их юм бичвэ тэгэл юм бичэл байжсэн чинь нөгөө цагдаа чинь юм цагдаа болж байгаа хүмүүсийг сургадаг тийм цагдаа ингэнэ ер нь бол нэлээд гайгүй ажилтай тэгээд хотын төвд ажилтдаг. Тэгээ хоёул эзээ болцсон гэсэн метр 95 та залуу заяа өнтөр. Тэгээ би чи итгэлтэй нөө ингээд надтай уулзсан гэдэг чи миний өндрийг ингээ харсан уу би метр 58 штэ гэсэн чинь. Өөстө зүгээр мөгөөстэй хүрх юм биш юм шүү. Гэтэ ерөөсөө Аз эмхтэй үнтэй өмнө уулзч үзэж байгаагүй гэдэг. Тэгэл юм ярьжсэн. Тэгээ бит хоёр 2-7 хоног баахан юм бичиж өчөж жаад 5 дахьд үдээс хойш 4-өөс уулзъя гэдэхгүй юу. Тэгээ заа гэд 5 дахьын өглөө нь боллоо. Тэгэл би нөгөө төрөө чи өглөө нэг юм мэдрэмж байгаад идэм а би жоохон зүүн соёнтэй юм шиг ба. Тэгээ би өглөө нэг сахгүй өнөөдөр хоёлоо уулзах юм. Өмнөх өдөр нэгээ зүгээр бичсэн юм чинь орой жоо босч бичээл. Тэгээд нэг өглөөсөө тэрсэн чи ягаад ч юм нэг юм уулзахгүй юм санагдаад байхгүй юу. Тэгээ би заа эртний ажлаа амжуулчих гэж одоо өглөөр тасаад жим юмд явчаад нөгөө төрөө чи өглөө ингэ бичсэн. Өнөөдөр хоёлоо уулзах юм уу гэсэн чинь тийм яасан уулзсан штэ гэдэгс ахгүй тэгээ би заа гэд. Тэгээ ингээ өдөр гэртээ ирээд 2 цаг үед ингээ би хоол идчихээд
нөгөө төрөж хоёлаа хаана уулзах вэ гэж бичих гэж идэг байхгүй юу. Тэгээ орсон чинь зураг нь осцсон байдаг байхгүй юу. Шээ. Би өөр гайхаад нөөд зураг нь яга осцсон бол та гэж би тэгтээ тэр үед энэ намайг блоклчлаа гэж юусоо бодоогүй заяа. Би ингээд миний дугаарыг устгацсан болов эсвэл зургаа устгацсан болов гэдэг амар хөөрхөн хүүхдийн бодож байгаа байхгүй. Тэгээд тэгжсэн би нөгөө төрөж чи миний яасан дугаарыг устгацсан юм уу гэж бичдэг байхгүй юу. Тэгсэн чинь ганцхан зураг сэрэж. Би бүр ингэ шокнд орсон заяа. Би бүр ингэ гайхаад юу вэ? Өглөөх уулзсан болзыг гэж бичингүүтээ. Тэгээ ингэ харсан чинь нэр нь блоклцсан байдаг байхгүй. Тэгээ би за гэх тэгээ би ч устгах чинь мостгоод нөгөө мөн уулзаагүй байсан болохоор ч тэр юм уу мэдгүй. Нэг амар хүн дээр хүлээж аваагүй заяа. Тэгээд угаасаа хамаг нөгөө нэг юу мууга болзооны дейтинг апп энэ устгацсан байсан болохоор ч тэр нэг амар юм бодоогүй байж таараа. Тэгээ тэр оройж байгаа гоё солонгос кино үзээ гэртээ битдэг байхгүй. За. Тэгээ би ажиллагаа хүүхэнд маргааш нь очиж хэлээ. За. Хүүшээ ингээд би ингэсэн ха гээ нэг ярьдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн чинь амар уулаа ямар зөвүүн залуу вэ? Хойлоо гэрийг олж очиад гэрийнх нь гадаа очиж юм гэдэг байхгүй юм хай хог баг хай гэх. Би юу яриад байгаа гэдгсэн чинь би наад залууч олж өгөн чамд олж өгнө гэдэг байхгүй. Тэгээ би яах юм бэ гэсэн чинь тэрний найз залуу цагдаа байхгүй юу? Ээжи. Тэгжсэн чинь ярьсан юм байна л да ингээ заяагийн манай нөгөө баг ингээ таньдаг болсон заяа хөрх. Заяагийн ингээ нэм цагт залуутай олцсон чинь тэгсэн гинэ. Тэгээд тэр залуугийн тим нэртэй гээд тэгсэн чинь яг тэр угаасаа тэр манай найз ажлын хүүхний найз залуутай нь үеийн болж таарсан байхгүй юу? Намайг ярьж байхад тэг найз нар таарсан бүр. Үгүй тэгсэн чинь ер нь нэг юм цагдаагийн сургууль энэ хотод явж байсан хүмүүс жоохон бие мэддэг юм уу яа гэсэн чинь хин гэдэг залууг нэмэнэ гэ. Тэг асахгүй тэг яг хаана ажилт юм гэд. Тэг маргааш нь манай ажлын хүн чинь надаас ирээд яг хаана ажилт юм ингээл асууад байхгүй. Тэгэл би нөгөөд чи юм тоохгүй чинь нөгөөдөр нь хурч ирсэн. Заяас амар сонтой гэлдэг байхгүй. Яасан бэ гэсэн чинь найз залууд ингээд бас ярьжсэн гинэ тэр залуу тэнд ажилладаг гэсэн чинь хүүе наадах чинь би таних юм байна гэд. Яаж таньдаг гэсэн чинь цуг цагдаагийн сургуульд явдаг гэсэн гинэ. Тэгээ цагдаагийн сургуульд явдаг гэсэн хүмүүс чинь ингээд нөгөө нэг ажиллаа ирээд явахынхаа өмнө ингээд ус мусанд л ордог гэсэн юм уу та хаашаа зүгтаа. Ээжи. Тэг усанд ордог гэсэн гинэ. Яна. Жижигхэн бовтойсоо. Тэгсэн чинь тэр найз залуу ашгүй танаа ажлын хүүхэн тэр залуутай болзоогүй нь болж тэр ингээд хизээж их нэртэй болохгүй байсан баг залуу их нэртэй болохгүй залуу гэдгсэн гинэ. Ягаад вэ гэсэн чинь амар том юмтай залуу гэсэн. Oh my god. Юу вэ? Нөөдөл юм уу? Бүр амар том гэсэн. Би тэр юу гэсэн үг юм бэ? Яг том гэж яг юу гэсэн үг үү гэдэг. Яг хитиг том гэдэг анаа. Харин тийм гэсэн аахгүй. Яг том гэж юу гэсэн үг чи найз залуугаас асуудаа гэсэн чинь амар том гэсэн. Заяа бүр ингээд ямарсан найз залуу нарчаа дээ хүрхийн дэ учирсан хүүхнээс зовхон дэ энэ барыг найз хүүхэнтэй болохгүй байна да гэж бодсон гэсэн. Заяа бүр тэгэхээр том хүн тэгэж бодохоор том гэхээр ч бас жоохон амар баста тийм. Аль шугаар нийтий нэг. Би тэгээд ямар тэнийг уулздаг гэж хэлдэг байхгүй. Чи ямар тэнийг юм ингээл тэгэлсэн. Тэгээд тэрнээс хойш ингээ бид нар юм ярихлаараа дандаа тэр залуугийн юмыг шоолж ярьж байгаа. Тэгээд би тэр залуугийн инстаграмыг олцсон заяа хайж авсараад. Би жоохон бас айгүй амар санагдсан. Стокер юм шүү чи. Ахиг тродлаад. Үгүй яг олох юм ахуу олд юм байна гэж бодсон заяа. Олон шүү дээ. Тэгээд тэгээс 2 цаг ухсаар гаа би тэрийг олдог байхгүй. Тэгээ олоод тий яагаад ч гүлдэ. Манай ажлын хүн бол яа тий шууд биччихсэн арчаагүй залуу байна мэн хүү ингэж блоглдаг ямар хүн байд юм бэ өөрөөгөө цагтаа гэхээсээ хичээж мичээж гэж би гэдэг би зайлээ яшиг ямар уулцсан биш тэгээ орхицоо тэгээ тиймэрхүү болсон амар гад тэгээ би бодсон чинь ер нь намайг ингэж жоохон хай дааж агалгүй болгоод байсан юм миний намайг болцооны ятнууд маань байсан мэн гэж бодсон ингээл бүтлгүүдээл яг бүтлгүүдээ гой үдэ гоё л байсан л та гэтээ ингээд нэг юм зарим үед намайг юм өөртөө итгэлгүй мэтгүүлгүй болгодог нь бас тэд нар байсан байж магадгүй мэн гэж бодсон. Одоо ингээд нэг хүн намайг блоклж байна гэдэг чинь ингээд нэг юм наана юм болоогүй байгаа ч гэсэн би ингээд за нэг амар сүртэй уулзаагүй юм чинь ингээд өөрийгөө ингээд аргадж байгаа ч гэсэн ингээд цаанаа ингээд яагаад тэгсэн бол гэдэг ч юм уу ингээд нэг юм яасан бол миний одоо баг юу болоогүй юм бол гэж боддог ч юм уу. Тэгээд тэгтээ яг миний надаас болоогүй юм байлээ л дээ гэж би өөртөө оншилсан гэж. Угаасаа уулзаагүй гэж яаж надаас болоогүй гэж таах уу? Тийм болохоор. Тэгээ бас хаяада нэг тийм
болзооны апнууд жоохон тийм болгодог юм шиг санагдсан. Тэгээд тийм юм байхгүй болсон ч одоохондоо жоохон ажиргалтай байгаа. Одоохондоо гэж үгч юм. Би одоо чи чинь үгүй кок явж Монгол талд дагуулж нааш нийт байсан. Үгүй одоо яг нэг юм ганц би байгаад амар ажиргалтай байгаа. Нэг юм ямар ч юм орооцолдохгүй хүмүүнд хариу бичих албагүй гэдэг ч юм нэг тийм юм да. Энэ бүхнийг 25 онд үлдээ. Харин тий. Ингээд намайг блоклдаг залуучууд ингээд дуусаасаа гэж. Хоёул тэ 26 онд гоё юм. Юу аяа? Юу яах юм? Онлайн дейтинг апп биш. Яг тийм арга хэмжээнд танилцч юм уу тий. Оо, тэгэл та найзаа. Ингээд яг юм нүрээ харж танилцч тийм танилцсан харилцаанууд үсгий. Харилцаа нууд гэнэ олон донор ирсэн гэдэг чинь. Тийм шүү дээ. Шууд эхлээд нэг юмтай танилцаад наалдахгүй шүү дээ. Тэр нь заавал баарсаа байх албагүй шүү дээ. Ер нь бол тэгээд угсаал яг зөв эрэгтэй хүн дайралтад талах юм бол тэгэл автобусны буудал дээр шүү дээ арилтнаа шүү дээ. Хүүш итгэжтэй зүгээр бас хүнтэй танилцаж чадхаа болцсон байлээ заяа. Гэхдээ болцсон байлээ гэх юм цаашаа. 2 хоногийн би шоуддаг хгүй шоуддаг ч гэжтэй нэг юм Irish pub дордог хгүй. Тэгээд би хоёр найзтайгаа гурлаа явж байгаад ингээ текэн дээр суугаад тэгсэн чи тэр өдөр ингээ хөлбөм бөмбөгч болж илоо тэгсэн чи нэг юм залуу хажуу суудсан мэтсэн. Тэгжээс ингээд садлаа солио ингээ сууж ингээ та гурав зүгтэй юм бол ийшээ ингээ шахаад суучих би ингээ хөлбөм бүүзгч юм үзэж ингээ тэгсэн. Тэгээд би нөгөө залууг чи хажуу суугаад тэгснэ бит хоёр ингээ юм ярьж мараал чи хаанаас ирсэн ингээл нөгөөдөг чинь Америкаас ирсэн болж таарал нэг өдөр л хончоод ингээд маргааш буцсан гэж мэгэл юм яриад тэгэлээсэн. Тэгжээс нь чи шот уух юм уу гэл тэгэл би тэгэл дамыг хэлдэг гэлээ алтган дээр тавьсан юм аа. Тэгээд тэгжээс нь нөгөөдөг чи бид нарт бүгдэнд шот мадаач өгвөл тэг би ингээд хүнээс үнгүй юм авч чаддгүй маа хаашаач. Би заавал төлдөг биерэгш. Үгүй нэ чи шотоор төллөө гэж. Тэгээ би буцаж тэгснэ би өстө нэрэ чамд би Германы шот амсуулж үзүүлээ гэх шиг яашаалсан. Тэр амар төвчм байд юм шүү. Чи амтлаарэ нөө. Үгүй би тэгж бодоогүй заяа. Тэр залуу болохоор ингээд надад байнга ингээд юу хийгээдсэн маахгүй сэтгэнэдсэн маахгүй юу? Одоо бодсон гэж. Одоо бодсны заяа. Би тэрийг хизээ бодсон бэ гэсэн чи арай нь бодсон заяа. Тэгээд тэгжээс ингээд бит хоёр бараг 3-4 шот ингээд харилцсан би нэгээ даалцсан заяа. Тэгжээс чинь би хизээж өөрөөсөө ах залууных амар сонирхдаггүй шүү дээ ер нь бол. Тэгсэн чи тэр залуу 49 та гэсэн аахгүй юу. Тэгээд гойнос. Тэгэл би тэгээ амар гоё угаасаа амар гоё залуу байсан. За тэгэл нэг юм яг хуу жоохон ингээ ах залуу байсан л та. Гэтэ нэг юм ер нь юм амар нүмер нөөлөгтэй ч юм шиг заяа. Нэг юм ярьж байгаа юм амар дайжгүй мажгүй. Тэгэл тэгчихсэн чи хаанаас ирсэн гэж Монголоос ирсэн гэл тийм юм гэл тэгэл хоёлоо баах юм ярьж байгаа л мөнхийн юм үзнэс юу ч үзээгүй. Ингээл тэгэл чигжсэн ингээд би өнөөдөр өглөө эрт ингээ явна ингээд энд ганцхан хоногоор ирсэн гэл тэргээд баймаа хэлээдээс аахгүй юу. Тэг би тийм үү ахаа ирэх юм гэсэн чи ахаад бараг ирэхгүй хаа гэлдэгсэн. Тэгээд нөгөө хоёр найз маань ингээд намайг уус тэрнтэй ингээ юм яриулаа хайцсан заяа. Тэгэл би ингээл нөгөө хоёроо ч бас яаж байгаа бол гэл нөгөө хоёртой ч юм яриал нөгөөдөгтэй ч юм яриал. Тэгээдсэн чинь хоёулаа физик ухууг намайг тэгсэн аахгүй тий би яах юм бэ маах юм бэ гэл нөгөө хоёроо бас нэг залуу харчаад ухаангүй юм шиг юм яриад унлаа гэж бодох байх гэж бодоо заяа. За ерөөсөө тийм бодож болтгүй юм шүү найзаа. Тэгэл ерөөсөө дагаа явах хэрэгтэй байдгийг шүү. Үгүй тэрийг мартсан байхгүй. Тэгээд тэр залуу ингээд ер нь бол би ингээд мөрөө гаргацсан хүмүүсээс аахгүй нэг тал мөр зөрөө тэгжсэн чинь ингээд хажууд ингээд сууж байгаа юм чи ер нь бол мөр зөр ингээд шүргэж мөргөө тэгжсэн ингээд миний гарыг яасан чи хөөрхөн жижигэн гартай мартай ингээд миний гар маань ингээд өөрхөө гар мартай харьцуулагдсан аахгүй юу. Тэгээд тэр үед юу ч бодоогүй заяа. Би зүгээр ингээд миний гараа л харьцуулж марцуулж ухааны бодвол тэгээдсэн чинь нөгөөдөг чи явахтаа ингээд за би ингээ явлаа гэл нөгөө хоёрт чинь баяртай гэл тэгсэн чинь манай найз ингээ айгу гонигтай штэ чамайг явах чагаад гэсэн чинь би ч гэсэн гонигтай байна. Гэтэ ингээд болсонгүй ч гэл юу гэлээ нэг тиймэрхүү юм яриа явсан гэж аахгүй. Тэг би тэр үед ингээд баяртай гэгээд даа гэд явуулчих аахгүй. Тэгснэ явсных нь дараа нь штэ гинт надтай сэтгэлсэн ойлгосон. Йоо. Өөрөөгөө чи тэг хүлээлгийн өрөөний хост гэдэг байгаа шүү дээ. Яа би бүр гайхсан. 100 дугаар хийцэн гэлээ өөрөө. Үгүй харин би бүр арай бүр тийм хөлтөө болсон мэн гэж бодсон заяа. Зүгээр нэ. Танилцах хабар танилцаа уулзгаар чинь юм зорилго нь ойлгомжтой дээ шүү дээ. Ер нь бол би нэг танилцах байгаа гэд ингээд бүх юм нь анханасаа ингээд зорилгоо шийдэгдсэн. Тэнгүүдээ ингээд баар нь танилцсангууд вирус зорилго нь ойлгоомгүйсэн.
Арай тэнийг ёо би тэгээ тэр оройжонгаа харамссан заяа ёо. Эсвэл чи 70 тухамсаа шууд ажилласан баха. Энэ ингээд нэг хоноо л явах гэж байгаа юм бол би нэг шөнийн явдал хүсэхгүй байна. Чи тойч угаасаа одоо өөр өмсөд байгаа шүү дээ амьдралаас. Үгүй би нэг шөнийн явдал хүссэн юм аа. Тэр үед. Тэрийг дараа л ойлгосон. Ятаргаатай газар дороо 1000 урдаг нэг хүмүүс байна гэж. Хүмүүс гэж би л юм да. Энийгээ энд үлдээ. Тий. Найз чинь бас 25 онд нэг үлдээсэн юмуд байгаа юм байна. Би одоо ингээд сүүлийн 3 сар ингээд нэг залуутай уулзсан гот ингээд нөгөө өмнө уулзч исэн холбоотой байсан залуучууд ингээд бүгд анигдчихж байгаа шүү дээ тий. Би ингээд WhatsApp-ийн одоо ингээд профайл зургийг солонгууд ингээд байж байгаа л нөгөө төлч ингээд тойргоор орж ирдэг заяа. Тийм шүү дээ. Тэгэл тэгснэ юу юм уу энэ гэж мэгэл тий ингээд тийм дижэстэ хөр хаагч юм аа чинь зураг мөргөн дээр гэдэг ч юм. Би тэгээд нөгөө нэг намайг хүн стокерснаас хойш нэрээ одоо өмнө миний зургнууд ингээд би дугаарыг хадгалаагүй ч гэсэн ингээд харагддаг байсан байгаа байхгүй тий өмнө холбоотой байсан хүмүүс ингээд орж ирж байгаа бодоход тэгээд тэрийг ингээд зөвхөн ингээд хувийн ингээд би контакттай хагдуулдаг болгоцсон чинь амар сейф мэдэрч байгаа нэр хажуугаар нэрхэд тэгээд тэгсэн тийм нөгөө нэг би яга нэг хөрч залуутайгаа уулзаад байна гэж аагүй нэ Монголоос өмнө. Тэгсэн тэр залуу надад гинтчдэг байхгүй юу вэ? Чи яаж энд дэж юм гэж гэнтэр гэлтэй. Өө би дэж юм гэлтгсэн. Хоёул яхаа нэг раунд дахиад явах уу гэдэг байхгүй юу? За. Тэгсэн чи ингээ би чи ингээ Монгол залуу гол өндөр гэж ихсээстэй. Яа гэж ихсээж тэгээд тэнгуүтээ би чи дахиад уулзахгүй хаа гэдгсэн. Яана за. Тэгсэн чин амар ингээ тэгснэ ямар амар ичмэр юм бэ? Би миний ингээд хувьд болохоор зэрэг чи таар уулзаад ингээд амар гоё дэгсэн шүү дээ. Тэгээ чам тийм байдгүй байсан юм байна л та гэлдэг байхгүй тэгсэн чинь тэр втгаар ингээд хооронд англиар ярьдаг гэсэн. Тэгсэн чинь би ингээд кинон дээр энэ үгийг би бүр амар их сонсч ирсэн заяа. За it's not you, it's me. Заяа. Тэрийг би бүр ингээд бичиж байхдаа бүр сааж удаалсан заяа би. It's not you, it's me. I met someone. Яа. Яа тийм үү яг киноноор гардаг үзээ. Тэгсэн би ингээд хүнтэй танилцаад би ингээд тийм учраас би ингээд өөр ингээд ерөөсөө хүмүүс танилцах сонирхолтой амаа энэ гэж мэгэл. Тэгснэ ингээд амар юм би кино хийсэн саяда заяа киноноор гарсан үгийг ашиглаж ярингуутай ингээд амар хүнтэй I met someone. Тийм яасан тэгээд нөгөө нэг илүү дутуу дил сул одоо тийм нөгөө нэг хайлт хаяа маяа тийм яадаг юм бүгдийг одоо дуусгасан. Тэгээд энэ жил ингээд бүр 25 онд ингээд бүгдийг ингээд амар юм бариусаад байгаа юм шүү дээ. Бүгдийг ингээд харилцаа холбоогоо ингээд цэг тавьж дуусгаж яаж байгаа. Тэгэл 26 онд их сайхан юм ирэхвэлгүй. 26 онд шинээр бичиж өмнө тэгээ ерөөсө хүнтэй хинтэйч болцож байгаагүй шүү заяа. Би ерөөсө подкаст хийж байгаагүй. Харин би ямар ч хүн юу ч болж байгаагүй шүү заяа. Заяа. Тэгэл хэдүүлээ 2026 оноос л шинээр юм яриа л явъя. Өөрөөр амьдцгаа. Тийм ээ амьдцгаа. Тэгээ хоёул подкастаар ч гэсэн бараг шинээр эхлэх юм шүү. Хүлээлт өөрөө. Гэл. Секс гэж юу вэ? Тоо чухал уу? Яа гэж мэгэл. Тиймэрхүү юм. Тийм хоёул тэр нэг хайлт яриад өнгөрсөн нэг дэлгэрүүлж ярьж амжаагүй бас хэдүү зөндөө юм байл шүү дээ тий. Тэднийг хоёулаа дэвлэлээрээ дээрээ нэрээ. Одоо нэг 5 6 жилийн дараах өнцгөөсөө. Тушаал ондоо болцсон жаах юм бэл үгүй ондоо болцсон байх хаа юу бол. Болцсон юм бэ. Яа салаатай. За тийм байна да. Найзаач чинь өөр сонсох гэвэл тэгэл бүх юм л 25 онд үлтэйгээл надаа ингээд миний шинэ нэрэн үе ирж байгаа юм шиг санагдав. Энийг одоо 24 оны сүүлд ярьсан болоо. Ярьсан гэж. Яа ихтэй уусаа байнга тэгдэгстэй байнга л жишээ нь гарангууд л New Year New Me. Тэгэл бүх юм шинээр шинжилдэг шүү дээ. Ихтэй гоё нэг бодлоо ингээд. Тэг яг нэг юм 12 сараас айгу гоё сар юм аа ингээл бүх юм гоё гадаа гэрэл мэрэлтэй. Жохон цасгүй жохон сонирн байгаа ч гэсэн ийм шинэ жилийн уур амьсгал орцсон. Ийм бужигнсан тэгэл хүмүүс ингээл гадуур хичнээн мянга стресстэй явж байгаа ч гэсэн ингээд нэм дэлгүүрт ингээл гоё бэлэг авцсан ингээл хүмүүс. Ер нь нэг юм гоё ах юм. Тэгэл мэдгүй одоо ажил дараа 7 хоногт ажиллаад амрах чаа гэж бодсон чинь нэг юм нэг гоё юм санагдаад. Тэгээ өөр дөрөс 12 сар нэг юм гоё санагдаагүй мэн гэж би л бодсон. Тэгж бодохдоо би юу гэж бодсон бэ гэсэн чинь чи нөгөө нэг юм намрын тухай ярьсан да.
жижиг юм анхаардаг болсон мэн гэдэг үү? Тийм. Тэгсэн чинь тэрийг яг 12 сард бас яг тийг санагдсан заяа. Өмнө ингээд нэг юм 12 сар гэнгүүт л хайтрагатаас тэнэр бүх ажил гэл нэг юм сонио хэрэгтэй юм ингээл бухимдаад идэв штэ. Тэгэл эсвэл он гарах гэдэг ингээл юм тавчдаг ч юм уу. Тэгсэн чинь энэ жил ягаад ч юм ингээд нэг юм тайван мянган ажилтай байгаа ч гэсэн ингээд нэг босод зүйл ингээд айгу тайван. За одоо ингээд хэд өдөр ажиллаад ингээд амарчих юм чинь дээ гэдэг ч юм уу. Нэг юм мэдгүй. Нэг юм амар сонирн байгаа. Тэг би юунд анхаарлаа хандуулж байгаас нэрээ бас болдгийм бэ шүү. гэж бодоол тэгэл амар өөртөө арчаад ингээл баахан ламаа гэртээ авсан одоо лаачих хүүхэн болсон. Same ч. Эцэг гэртээ тавиад. Тэсний юм гоё аяг худалдаж яваач. За нэг юм амар юм ерөөсөө байга өрөөгөө амар тухтаа байж байгаа. Тийм сонирн байгаа. Тэгээ би за энэ нөгөө ариунаг яриадаас намрын авч хараад нэг норсон авч хараад миний найз чи яагаад байсан та авч чи ингэж гоё норд юм гэдээсэн та. Тэс чи би бас яг тийм байна. Сайхан амьдралтай ер нь ингээд бас айгу одоо амьдрал амар юм юу яагаад байгаа юм шүү те. Утга учиртай болж эхлээд байгаа юм шүү. Ингээд одоо ач холбогдол өгдөг юмнууд нэрээ өөр болоод байгаа юм болов? Тийм ба тийм. Тамл болж байна доо. Гайхалтай. За ингээ 20 мянган амьдрах юм л та. Яшиг ирж чадахгүй. Үлдэх юм уу үлдээгээд авч явах юм авч яваа тэгээд хэрэгтэй хэрэггүй юм уу үлдэх цаг хугацаанд нь үлдээгээд тэгээд шинэ онтойгоо эргэн уулзтлаа. Түр баяртай. Мөн үү? Мөн. Илүү сайхантайгаар хойлоо тэгээд ирэх ондоо. Иргэд тэндэг подкастаар л уулзах байхдаа хамгийн дөрөв тэгэхээр тийм сайн сайхан яриа. За тэгээд дааж ил өртөлтөөр баяртай манай хайртай сонсогч нараа тэгээд шинэ оноо сайхан өгтцгаагаарэ. Гой сайхан зорилгоудаа тэг ингээд нэг ирэж хараад би ч нэрийн жилийн бүтээлээ. Би ийм хийц юм штэ гэж нэг хараад дааж илдээ бас тавих зорилгоо ингээд гойшнэр бодож олоод. Нэг гой мөч идэг штэ нэг 12 сарын сүүлийн. Тийм өдрүүдээ ингээд хайртай хүмүүстэй сайхан өнгөрүүлээрэ. Ганцаараа байсан ч хамаагүй өөртөө сайхан цагаа бичээдэг ингээд өнгөрүүлээрэ гэж өрөө хүсье. За тэгээд bye. Би явлаа. Ятрагач. Гой дагуулж ирэх чи. Вьетнамд олзъя. Вьетнамд дагуулаад ирэх яах вэ? Болно шүү дээ. За хайртай л болоо. Би талаатаа сунаа гэж төлөвлөж байгаа шүү дээ. Хамаагүй Mini chess сүрэдэн Mini бас сүрэдэн Mini божи сүрэдэн